Бараг энэ хамгийн чухал одоо тулгарч байгаа асуудлуудын нэг баг. Анхаарал төвлөрөл. Альфа долгион буюу 8-аас 12 Гц дээр анхаарал дээд зэрэгээр төвлөрж идэв. За дээрэс нь бид нар механик байдлаар тархийг бас төвлөрүүлж болдог. Тэгэхээр хэрхэн бүгдийг нь цээжлэхийн тулд урт хугацаанд мартахгүй байхын тулд яах ёстой вэ? Тэгэхээр энэ сурах арга барилтай холбоотой тэгвэл эхлээд бид юу мэдэх ёстой вэ? Бидний тархи хэрхэн ажилтгийг, мэдээлэл тархи яаж хүлээж авдгийг, тэр санах ойн төрлүүд гэж юу. За 3-7 хоногт бол хүн дорож 2-4 дахин нэмж одоогийн уншиж байгаа ойлголцоо илүү сайн нэмэх. За та жишээ нь одоо яг уншсан номнуудаа ер нь амьдралтаа яаж хэрэгжүүлж байна? Тэгэхээр таны ер нь дадлууд яг юу байна? Тэгээ хоорондоо яаж тэр дадлууд хооронд нь холбосон байна? Би одоо чинь 2006 оноос хойш өнөөдөр 19 жил өглөө болгоо энэ зүйлээ л хийдэг. Зүгээр л шууд ихэл. Юу ч хамаагүй. Одоо энэ passion гэдэг зүйл хаанаас төрт юм бэ? Хүсэл тэмүүлэл, эрмэлзэл одоо гал эрмэлзэл гэдэг зүйл. Энэ зүгээр нэг асчаад унтарчаад байгаад байна уу? Тэ? Эсвэл хүсэл passion би бас үед л хүн юм хийж гэлт үгүй. Хийж явах явцдал ундардаг баг. Тэнгүүт нь ажлаас өөр хийх зүйлгүй буюу ямар ч сонирхол хобби байхгүй учраас хоорондоо уулзаад архитдаг. Од сайн арга үрж जैन 3 илэр маш сайн ярьж जैन. Та өөрөө хүүхдүүдэд ер нь яаж өсгөж хүмүүжүүлж байна? Хэрхэн ухаалгаар өсгөж хүмүүжүүлэх байна вэ? Эцэг эхчүүдийг хэлж байгаа юм л да. Ер нь хүүхдээ хөгжүүлэхээр л хичээгээд байх шаардлагагүй. Хүсвэсээгөө таныг дуурайна. Гол агуулгатай оргоосон энэ удаагийн дугаарыг Германы Денфармагийн Goodnight бүтээгдэхүүний тусалцаатаагаар та бүхэнд хүргэж байна. За Goodnight маань түр тасалдсан байж байгаад буцаагаад бүх химийн сангууд дээр байшаад эхэлсэн байгаа юм байлээ шүү. Би хувьдаа яаж ашигладаг юм бэ гэвэл зарим шөнө болохоор яхаа аргагүй сунжирч ажиллах тийм хэрэгцээ шаардлага гардаг. Тэгээ шөнийн 2-3 гэж унтаад өглөөний 7-гийн сэргээр яхаа аргагүй тухайн өдөржингөө ингээд ядарна гэдгийг мэдсэн үедээ би унтахаас өмнө Goodnight-ыг ашигладаг байгаа. Энэ маань өмнө хэлсний дагуу энэ ерөөс нойрны юм бол биш байгаа шүү. Ингээд унгууд нь шууд нойр өрдөг тийм юм бол биш. Харин таны стрессийг бууруулаад таныг тайвшруулад хамгийн гол нь унтж байгаа үед non-REM болон REM унтал гэдэг энэ нойрны одоо балансыг тэнцвэржүүлээд таныг чанартай одоо нойрсуулдаг ийм бүтээгдэхүүн байгаа гэсэн үг. Тэгээд бүх химийн сангууд дээр байршсан байгаа. Хэрвээ та ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай айл эсвэл ингээд шүн орой унтаж чадахгүй эсвэл ингээд шүн ажил хийдэг ч юм уу тийм байх юм бол энэ бүтээгдэхүүнийг сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. Ингээд гол агуулгатай орцгоё. За уг нь бол би танаас эхлээд тест авъя гэж одоо айгүй тийм жижиг хүүхдийн юм шиг тест бэлдсэн байсан байхгүй нэг худалдаа авалтын жагсаалт. Тэгсэн чинь та 2 оны өнөөс манай гаргасан номыг уншаад ерөөхдөө цээжилсэн юм байна шүү дээ. Тийм гэнт бас нэг сонирхоод нэрээ бас нэг сонирхолтой байж магадгүй дээрэс нь яг чамтай хамааралтай зүйл байгаа учраас. Тийм байна. За би тэгвэл гэж байгаад пак 28 дугаар дүрм. 28 дугаар дүрм юу байгаа? Тоотой холбоотой буюу одоо тоо бол харьцангуй ч гэсэн одоо утга илэрхийлдэг гэсэн дүрмийн өрөөнд мэдээлүүд бичигдсэн байна. За окей. За дахиад хоёр дахь нь 12 дугаар дүрм. 12 дугаар дүрмийн хувьд болохоор зүүр зэмлэгтэй холбоотой ийм дүрм байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг магтах одоо зэмлэх тий магтах гэдэг бол аль хэзээ гэд хоцорсон ийм дүрм. Тэгэхээр одоо зүүр магтах энэ дүрм шиг энэ шүү гэд дөрвөн зүйлийг бас хэвшүүлцгээгээд ийм зүйл очив тий агуулга. За агуулга бол би аяар ярьж. За окей. Хууцаар нь асууж байна. За хууцаар нь тий тухайн тэдгээр хуудсан дээр ямар дүрм байгаа вэ? За окей. За 209 дугаар хуудас болоо 208 дугаар хуудас. Дүрм нь бол яг 207 дээр байгаа тий 207 дээр болохоор энэ 44 дугаар дүрм байгаа. 44 дугаар дүрм бол нүдний харцтай холбоотой. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө хэрүү ганцхан зүйлийг өөрчилж чадна гэхвэл энэ бол хүний нүдний харц болно гэсэн юм дүрм байж байгаа. За яг үнэ. За яаж ингэж цээжлэх вэ гэдэг сэдвийг өнөөдөр тантай ярилцъя гэж одоо таны подкастт урьсан байгаа. Бид нар уг нь айл болох олон юм ингэж цээжлжмээр байдаг. Тэгэхгүй нэг л мэдгэд ингээл за өчтөрийн урлаар юу ярьлаа. Өнөөдөр ч нэрээ юу хийх ёстой вэ? Тэр ажлыг юусаа амжуулаагүй байдаг ш. Гэх мэтчлэн өдөр тутамд ой тогтоолтолтой цээжилтэй холбоотой асуудлууд маш их гарч ирдэг. Иймээс өнөөдөр үзэж байгаа хүн бол миний үед энэ хариултыг нь олж авах юмсан гэж бодоод тэгээ таныг оролцуулсан байгаа. Тэгэхээр миний ойлгосноор бол та 2 хоногийн доторч маш бага цаг хугацаа зарцуулаад дэлхийн хамгийн шилдэг ярих техник гэдэг номыг бол цээжилсэн байна. Тэгэхээр эхлээд яаж вэ гэдэг энэ агуулгаас ороод яриагаа эхлэе. За үндсэндээ бол энэ сурах арга барил тий суралцах арга барил хурдтай суралцах арга барил 21-р зуунд одоо хамгийн чухал ур чадвар бол яах аргагүй хурдтай суралцах ур чадвар гэж дүгнж байгаа юм л да миний хувьд. Яг л магадгүй хүмүүсээс асуухад зарим нь одоо төгөлдөр ур тоглож сурах, зарим нь одоо маш мундаг илтгэдэг байх, за зарим нь олон хэл сурах гэх мэт энэ эцсийн дүндээ
сурах арга барил дээр л одоо сурах арга барил дээр л очиж байгаа. Тэгэхээр энэ сурах арга барилтай холбоотой тэгвэл эхлээд бид юу мэдэх ёстой вэхээр бидний тарих хэрхэн ажилдгийг те мэдээлэл тарих яаж хүлээж авдгийг тэр санах хойно төрлүүд гэж юу шуурхаа санах хойноос энгийн санах хойно мэдээлэл яаж очдгийг эндээс урт хугацааны санах хойно хэрхэн очдгийг үнэхээр урт хугацааны санах хойд очсон мэдээлэл мартагддгүй үгүй гэх мэтлэн тарихтай холбоотой хэдий ч нэх мэдээлэлтэй байх тусам энэ гайхалтай хүчинд итгэл төдий ч нэмэгдэн. Тэгэхээр одоо өнөөдөр бидний хувьд болохоор ухамсартайгаар хөгжүүлж болох нэг гоё зүйл маань юу нөхөр ерөөсөө энэ сурах арга барилтай холбоотой сонирхолтой арга техникүүдэд суралцах хэрэгтэй. Хүн болгон хөгжүүлж болно. Тэр нь одоо уншихч байна уу те? Үр бүтээлтэй, бүтээмжтэй хэрхэн уншдгийг. Хурцтай бүр тэр бүйл те? Хэрхэн хурцтай илүүс уншиж, илүүсээ ойлгодгийг. За цаашлаад одоо мэдээллийн энэ маш олон төрлүүд байна. Энэ олон төрлийн мэдээллүүдийг хэрхэн хүлээж авч тогтоон боловсруулж санаж ашигладаг. За тэгвэл тэр суралцахад зайлшгүй чухал шаардлагатай нэг зүйл бол тэмдэглэл хөтлөх чадвар байна. Тэгэхээр бид нар өнөөдрийг хүртэл одоо 10 жил суралцж байгаа үед багш байнга л хэлж бичүүлдэг те. Тэгээ шалгалтанд тэрийг уншичлаа одоо тэрийг бодож сэтгэж одоо дүнгээ авдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар уншиж эсвэл сонсож ямар нэг мэдээлэл хүлээж авч бол тэрийг тэмдэглэл сурах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нар харин зөв тэмдэглэж чадж гин үү гэдэг асуулт бас гарч ирж байна те. Гэх мэтлэн суралцахтай холбоотой энэ ур чадруудыг нэгтгэхэд одоо яг сурах ур чадвар гэж нэрлэдэг байгаа юм л да. Тэгэхээр бидний хувьд одоо үйл ажиллагаагаараа одоо энэ арга тэгэнгүүдийг л одоо хүүхд залуус ахмад үеийнхэндээ зааж түгээх тал дээр өнгөрсөн 15 жилийн хугацаанд ажилласан байна. Бүр фундаментал зүйлээс нь асуугаад эхлэх зөв юм болов уу гэж бодож байна. Сая та дурдлаа богино хугацааных болон энгийн тэгээд урт хугацааны явсан хэмжиж байна. Эдгээр зүйлүүд нь бид нар болж өгвөл ер нь бүх зээлүүдийг цээжилж байна байгаа шүү дээ. Яг мэдээж мартах хэрэгтэй зүйлүүдсэн байгаа. Тарих бол тодорхой хэмжээний capacity-тэй учраас тэгэхээр хэрхэн одоо жишээ нь ингээд за дэлхийн хамгийн шилдэг ярих техник гэдэг ном дээр байгаа энэ 50 дүрмийг бүгдийг нь цээжлэхийн тулд урт хугацаанд мартахгүй байхын тулд яах ёстой вэ? За нийтдээ сая энэ ном яг одоо өөрөө чинь подкастэнд оролцсон гээд бас судлаа. Тэгээд бас ийм гоё ном хэвлүүлсэн байна. Тэгээд бүгднсээ өдөр аваад ингээд 2 өдрийн хугацаанд бас 3 цаг зарцуулаад уншлаа. Уншихтаа миний хувьд юу гэж юм гэхээр давхар тэмдэглэл хөтэлдэг гэсэн үг. Тэгэхээр тэмдэглэл хөтөлнө гэдэг маань одоо яг уншсан мэдээллийнхээ агуулгыг түлхүүр үгсээр илэрхийлж гаргаж ирж байгаа. За би нэг сонирхолтой зүйл яриа. Эрман Эбенхаус гэж одоо марталтын мөрийг зохиосон одоо энэ онлыг гаргаж ирсэн Германы сэтгэл зүйч байдаг л марталтын мөрий. Өөрөөр forgetting cure гэдэг. За тэгэхээр энэ 1850-аас 1905 хооронд амьдарч байсан. Энэ хүн 1885 онд анх удаа нэг ой санамжтай холбоотой энэ туршилтыг хийсэн байгаа. Ер нь авсан мэдээлэл ямар хугацааны дараа ер нь цаг хугацаанаас хамаарат одоо яаж мартагдж хэдэн хувьтай мартагдж гэдгийг гаргаж ирсэн байна. За тэгээд энэ өөр дээрээ болон өөр бусад хүмүүс дээр маш их юм туршилтыг хийсэн. Тэгээд судалгаа нь маш сонирхолтой гарсан л да. Авсан мэдээллийн бараг 70-аас 80% нь ердөө 24 цагийн дараа мартагдж байна гэсэн үг. За тэгээд энэ forgetting curve юу болсон гэхээр магадгүй одоо мэдээлэл хүлээж авчаад үнийгээ давтахгүй бол 3 сарын дараа гэхэд ерөөсөө 6-аас 10% таа санагдаж байгаа тухайн мэдээллийг. За ингээд нэг өдрийн дараа хэрвээ дахиад одоо энэ дээр ингэж бид нар нэг 40 минут ном уншичаад ч юм уу те хэнийг үнийг сонсчоод нэг эхний нэг 10 минутын дараа санах хөв жоохон өсөж ирдэг. Бид нар одоо жишээ нь 40 минут уншичаад тухайн сонссон авсан мэдээллийг хэдэн хувьтай санаж гин гэж асуух юм бол бид нар хязгаар 100% санах боломж авах. Нэг 75 80 орчим хувьтай санаж байгаа. За тэгэхдээ 10 минутын дараа яагаад өсөж ийн гэхээр тухайн үед хүн эргэцүүлдэг. Уншсан сонссон мэдээлэл тийм боловсруулдаг, эргэцүүлдэг. Эндээсээ санах хөв өндөр болж ирээд тэгээ шууд марталт явж эхэлнэ. Бүр нэг цагийн дараа гэхэд бараг 50 гаруй хувь нь мартагдаад явчихдаг. За ингээд нэг өдрийн дараа гэхэд яг нь 70-аас 80%. За 3 сарын дараа гэхэд ердөө тухайн мэдээлэлс 6-аас 10%-ийг сана. За хэрвээ одоо 2 дахь давтал буюу нэг өдрийн дараа хэрвээ давчих юм бол дахиад тэр өдрөөс хойш давтахгүй байлаа гэхэд мөрөлт бас явсаар агаад 3 сарын дараа гэхэд 18-аас 20% санаж байгаа. За тэгвэл тэр мэдээлэл 3 дахь давталтыг хийч тий 7 хоногийн дараа. За тэгэх юм бол тэрнээс хойш дахиж нэг давталт хийгээгүй л гэхэд 3 сарын дараа гэхэд 20-оос 25% таа санаж байгаа. 40-оос 45% таа санаж байгаа. За 1 сарын дараа гэхээр 60-аас 65%. За 3 сарын дараа дахиж нэг давталт хийгээд явуучвал 80-аас 85% таа. Өөрөөр хэлбэл тэрний дараа дахиад 6 дахь давталтыг магадгүй хийвэл энэ мэдээлэл мартах цаашлаа урт хугацааны санах орно гэсэн үг. За тэгэнгүүт л энэ дэр нэг асуулт гарч ирж байна л да. Би одоо энэ номыг уншсан 252 утас ном уншсан тий. За тэгсэн би
одоо нэг энийг давтах хэрэгтэй болох гэдэг шүү дээ. Энэ үр дүнтэй 5 давталтыг хий. Тэгэхээр насан туршдаа энийг санах хэрэгтэй болох гэдэг юм л да. Гэтэл энэ 252 уудсыг би дахиад 7 хоногийн дараа, сарын дараа, 3 сарын дараа дахиад 252 уудсыг эргүүлж харна гэж амьдрал дээр хизээч байхгүй шүү дээ. Тэгэхээр 1885 оноос хойш одоо сэтгэл судлал, боловсролын салбарт энийг бүх одоо эрдэмтэн судлаачид энэ spaced repetition буюу одоо зайтай давталтын үр нөлөөний талаар маш их зүйлийг ярьдаг ч гэсэн яагаад өнөөдөр хүртэл бид нэр амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байгаа. Яагаад энэ асар том асуудал хэвээр байгаа гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ юутай холбоотой нөхөр магадгүй бидний оюуны зургал гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Энэ бол mind mapping гэсэн байна. Тэгэхээр оюуны зургал маань ямар учиртай юм гэхээр таны хэдэн зуун хуудас ном байсан ч тухайн мэдээллийн агуулгыг ганцхан цаасан дээр багтаах энэ боломжийг олгодог. Тэгээ би сая энэ цаасыг харуулж байгаа. Би уржигдэр 3 цаг уншихтаа талыг уншсан. Тэр үедээ тэмдэглэл хөдөлсөн. За өчигдөр 3 цаг уншихтаа бас тэмдэглэл хөдөлсөн. Дараа нь нэгтгэхэд нэг цаас руу оруулсан юм. Гэхдээ энийг маш хурдан хийсэн учраас давхар яаж юм тэгэхээр энэ 252 уудас одоо номын бүх агуулга бүх одоо түтхүүрүүгээрээ дамжин энэ цаасан дээр орсон. Тэгэхээр одоо би 252 уудсыг надад дахиж энэ номыг харах шаардлага байхгүй байна. Тэгэхээр яасан гэхээр би одоо нэг давталт хийхэд надад энэ дээр 4-өөс 10 минут л хангалттай. Магадгүй би сарын дараа энэ цаасаараа 4-өөс 10 минутын давталтаа ичээд 252 уудс агуулга толгойд байж тань. 3 сарын дараа дахиад нэг ингэ хийчихэд тэгэхээр би энэ мэдээллийг насан туршдаа санаж байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ бол давтахад одоо бүх зүйлийг нэг дороос харна гэдэг чинь гайхамшигтай шүү дээ. Тэгэхгүй бол одоо бидний уламжлалт тэмдэглэх зүйл юу нөхөр дахиад хэдэн 10 хуудас юм тэмдэглэв. Магадгүй 252 ууц 52 болтол нь тэмдэглэсэн уламжлалт. Тэрийг дахин эргүүлж харна гэдэг бол асар төвөгтэй тий. Тэгэхээр ер нь нэг номын агуулгын нэг 30 нийт номын 30% л тухайн номын гол агуулга байдаг. Гол санаанууд байдаг. Тэр 70% нь бол ерөөсөө тухайн санааг дэмжсэн одоо жишээ, тайлбар, диаграм, хүснэгттэй энэ зүйлээр ойж байна. Тэгэхээр бид нар гол 30 агуулгаа санаж чадаад энэ дээр анализ хийж чадвал бусад жишээнүүд ч гэсэн ар араас урсан орж ирдэг гэсэн үг байна. Тэгэхээр одоо өнөөдөр ялангуяа суралцж байгаа хүмүүс энийг зөвхөн одоо уран зохиолын ном гэлтгүүд бүх төрлийн хичээлийн ном дээр ашигладаг. Бүхэл бүтэн одоо физикийн хичээлийн бүх сэдвийг ганцхан цаас руу оруулж болдог тий. Тэгэхээр одоо энэтэй холбоотой ч гэсэн олон улсын тэмцээн уралдаан гэх мэтлэн маш олон зохион байгуулагддаг. Монголдо ч гэсэн бид нар ингээд зохион байгуулалт явуулж байдаг. Өөр дүн хаанч сонсож байгаагүй тухайн сэдвийг уншуулдаг. Уншиж байгаагүй сэдв өөр дүн хаан сонсож байгаа тухайн илтгэлийг сонсгодог тий. Тэгээд тэмдэглэх чадварыг ингээд бий болгох. Тэгэхээр шуурхаас ер нь бол мэдээд ой санамж ер нь хэрхэн үүсдэг юм бэ гэдэг л асуудал шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг мэдээлэл 3 ангилж байгаа тийм. Шуурхаа санах бол ерөөсөө хэдхэн секунд 5 секунд 10 секундээр яригддаг зүйл. Богино хугацааны санах бол одоо 30 секундээс хэдэн минут ч үргэлжилж болно. Урт хугацааны санах бол мэдээлэл оруул. Тэгээд үнэхээр бид нар зөв мэдээлэлээ зөв фолдертой зөв ангилж оруулж чадах юм бол дараа нь дуудахад энэ бол асуудал. Тэгэхээр ер нь бол үндсэндээ ой санамж яаж үүсэж чинь гэхээр мэдээл энэ бол цахилгаан эрчим хүчний хэлбэрлүүлж шилжиж байгаа байхгүй энэ мэдээлэл чинь тий. Тэгэн гутлаа энэ богино хугацааны юм дурсамж бий болж үүсэж байгаа. Эндээсээ нөгөө хиппокампсаар дамжин тий. Хиппокампус буюу гиппокамп гэж нэрлэж байгаа. Энэ бол энэ тухайн мэдээллийг хадгалах үгүй юу гэдгийг чинь шийдэж байгаа гэсэн үг тий. За хадгалахаар шийдсэн бол одоо урт хугацааны дурсамж болно. За ингээд тархины одоо юуны одоо бор гадар буюу кортекс биш үү cerebral cortex бор гадарга дээр эсүүд дээр хадгалагдана л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эсүүдийн холбоос бат бөх байх тусам синапс холбоосууд байна те. Эдгээр чинь нэг холбоос нь сул байх юм бол тухайн мэдээллийг дуудах эргэн санахад асуудал үүсгэж шүү дээ. Тэгэхээр эсүүдийн холбоос яг энэ төрлийн мэдээлүүд авах олон их сурвалжаар өөрийгөө цэнэглэх те. Ингээд тухайн мэдээллийг дэмжсэн өөр мэдээлүүд авах гэх мэтлэн давтчихж одоо саяны үр дүнтэй 5 давталтыг жишээ нь хийж энэ холбоос бат бөх болох нь байна л та. Дараа нь тухайн мэдээллийг дуудахад бол асуудал болох гэдэг. Тэгэхээр одоо үндсэндээ бол бидний гол заадаг энэ тархины ой санамжтай холбоотой хамгийн чухал хэсэг бол завсрын тархи буюу лимбийн тогтолцоон дээр байрлаж байгаа хиппокампс буюу гиппокампыг хэрхэн идэвхжүүлж хэрхэн ажилуулах вэ гэдэгтэй холбоотой. Тэнгууд энэ ерөөсөө нөгөө нэг одоо үүдээ бид нар хэдхэн хоногийн өмнө идсэн хоолоо санахгүй хэрнээ хаавсан 5 жилийн өмнөх үйл явдлыг тод санаж ийн гэдэг бол 5 жилийн өмнөх тэр баяр түүл явдал өөрийнх нь хувьд бол онцгой байсан тэр гайхалтай дурсамж сэтгэл хөдлөл бий болсон учраас энийг мартаагүй тий. Гэтэл хэдхэн хоногийн
одоо өмнө эзсэн тэр хоол бол энгийн зүйл байсан учраас энийг хүн санаж байгаа. Тэгэхээр бид нар одоо яаж юм гэхээр мэдээллийн тэр бүх төрлүүд дээр аргачлал боловсруулаа энэ дээр тэр сэтгэл хөдлөлийг энэ хэсэг дээр яаж оруулж өгөх үү гэдгийг л шийддэг гэсэн. Тэгэл энэ зүйлийг энэ дадлыг л хүүхд залуус Ахмад үеийнхэндээ эзэмшүүлэх тал дээр нь ажилладаг. Нэгэнт сэтгэл хөдлөл бий болоод зөв ангилан зохион байгуулад үнэхээр боддоор дотроо төсөөлөн дүрсэлж харж чадсан бол энэ мэдээллийг дараа нь санахад төвөггүй байдаг. За энэ болохоор хамгийн хүмүүсийн мэдмээр байгаа зүйл ах сэтгэл хөдлөл гэж тий. Одоо яг таны хэлж ирсэн шиг нэг зүйл сурах ч одоо тэрийг яваад талтанд шилжүүлэхийн тулд олон зүйлтэй холбогддог гэж тэгж юм л та. Тэгээд бид нар сурах гэхлээр магадгүй баг 90% нь болохоор уншиж байгаа тэр процесс дээр явж байгаа. За сурж байгаа зүйл сонирхолтой байж болно. Гэхдээ сонирхолгүй зүйлүүд бол мэдээж байгаа. Хэм угаасаа хийх хүсэхгүй зүйлээ хийж ижил тухайн зүйл дээр мастер болж байгаа. Тэгэхээр тийм сонирхолгүй за магадгүй би бол одоо хими хичээл аягүй дургүй хөхтэй байсан байхгүй 10 жилдээ. Надад үнэхээр сонирхолтой санагддаг байсан. Тийм учраас би хим дээрээ дандаа муу авдаг байсан. Тэгэхээр тэр химийн өөдгөртэй одоо элементүүдийг цээжлэхийн тулд тэр Fe дээр нөө аль эсвэл одоо калий магний бүгдэн дээр нь яаж тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ шингээх юм бэ? За мэдээллийн хоёр төрөл байгаа. Нэг хэсэг нь бол төсөөлөх боломжтой мэдээлэл, нөгөөх нь хийсвэр мэдээлэл. Төсөөлөх боломжтой мэдээлэл бол одоо ингээд маш бөмбөг гэдэг юм уу те одоо муур гэдэг юм уу бид нар энийг төсөөлөх боломж байгаа дээ шүү дээ. Гэтэл нөгөө төрлийнх нь мэдээлэл хийсвэр мэдээлэл тэр нь болохоор жишээ нь гадаад хэлний үг. За жишээ нь одоо янз бүрийн тэр нэр томьёонууд байж оршдоггүй зүйл юм. Одоо нөгөө янз бүрийн одоо яг тухайн мэдээллийг сонсоод хараад өөр чи ямар нэгэн зүйл төсөөлөгдөг. Утасны дугаар байж болж байна те. За эсвэл саяны хими янз бүрийн томьёонууд байж байна, элементүүд байж болж байна. За томьёо кодууд байж болж байна. Тэгвэл одоо нэг гоё зүйл нь юу нөхөр ямар ч хийсвэр мэдээллийг төсөөл хэлбэр рүү шилжүүлж болдог. Сая одоо жишээ нь одоо энэ номын тэ Жункогийн энэ номын 9-р дүрмэн дээр жишээ нь Мика Хокан гэсэн одоо энэ дүрм байгаа байхгүй. Одоо сэтгэл хөдлөлийг нь одоо онилгох гэсэн үг шүү дээ. Тэ сэтгэл хөдлөлийг нь бий болгох гэсэн үг. Сэтгэлийг нь барих, онох. За тэнгуут Мика Хокан гэдэг чи одоо нөгөө би энийг жишээ нь яаж ингэж энэ Япон үгийн юу байгаад л шүү дээ. Эхний үеүүд нь байгаа шүү лээ. Тэгвэл би энэ дэр төсөөлөх боломжгүй байгаа даа. Тэгэхээр би энэ дэр зүгээр төсөөлөх харахтаа мега хогийн гэдээ гаргацсан байна. Мега хогийн. Тэгвэл би одоо энэтэй холбоотойгоор нөгөө нэг юу н орж ирж байна. Мега хогийн гингуутлаа одоо нөгөө муур сүхэн доор гэдэг ингээд би толгойд асар олон юм хурцд нөгөө үйл явдлууд гарч ирж байна л та. Тэнгуутл одоо сүхмүк гэж ороод ирэхэд энэ 65 дугаар хуудсан дээр жишээ нь энэ мэдээлэл энэ дүрэн байж байгаа байхгүй тий. Ихвчлэн орж ирж байна л та. Одоо жишээ нь шубосе гэдэг одоо магтах гэдэг нь бол магтах дүрмийн үндсийн үндэс тий гэж байгаа. Шубосе гэдэг шуу баасан гэдэг ч юм уу. Ингээд энэ чинь жижигхэн юм дэр ийм энгийн жижиг үйлдэл хийх юм нэмэхэд хүсүүсэг миний сонирхлыг татаад эхэлж байгаа. Энэ жижиг хэсэг дээр. За сая үеийг систем ярьлаа л да. Одоо франциумын дистуар масс валент хэд вэ гэж асууж байгаа. Франциум тий. Тэгвэл би франциум 87223 гэж санаж байна л да. Дистуар 87 атом масс нь 223. За эсвэл юу гэдэг юм? Рубидиумын дистуар масс валент хэд вэ гэвэл Робтон могоо цэгт үйлдвэрлэх гэдэг дээрс би шууд дистуар 37 атом масс нь 87 байна. Вау. Гэвчээ одоо би ингэ санаад эхэлж байгаа байхгүй тий. За тэгвэл одоо энийг эн чинь хийсвэр мэдээлэл байгаа шүү дээ. Би сайн нэг амандаа юм өглөөл хэлээд байгаа шүү. Яг би энийг зүгээр өөр чинь сонирхолтой байх болов гэдгүүднээс хэлчихэ. Тэрнээс би энэ мэдээллийг санахтаа ингээл өөр янз бүрийн юм яриад хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр яаж юм гэхээр одоо чинь би чанд нэгдүгээр бүлгийн элементүүдийг цээжлүүлээ цаа. За чи энэ үйлдвэрлэгч хас лицегийн нанда гэд хас гэд банк байдаг шүү дээ. Хас нэрттэй энэ лицей сургууль байна л да. Тэр сургуульд нэг нанда гэд найз чинь байдаг. За хас лицегийн нанда компьютероор амар олон юм компьютерууд ингээд авцсан. Энэ компьютеруудаараа робот хийгээд тэнгуудлаа Цезарийн хувцас хажууд нэг Цезарийн хувцастай юм байна л да. Тэгэд Францад бэлгэлж байгаагаар төсөөл. Эйфелийн цамх гэж тий Цезар ингээд зогссон цаана Эйфелийн цамх гэдэг байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр Францад гэсэн. За одоо би дүгнэе. Хас лицегийн нанда компьютероор робот хийгээд Цезарт Францад багтан бэлгэлсэн гэж байгаа. За тэгвэл одоо хас гэдэг дэр хидрожим ус төрөгчм орж ирж байна те нэгдүгээр. За эхний элемент бүлгээр нь биелж байгаа шүү. Одоо энэ бүлгийн элементүүдийг хэлж байгаа. Дээрээс доош. Лице гэдэг дэр литиум ороод ирж байна. Тэгвэл нанда гэдэг дэр содиум буюу натрий те натрий ороод ирж байна. Хас лицегийн нанда компьютероор тэгвэл калиум гэдэг дэр
Chaos гэдэг чинь калиум компьютер тий. Компьютероор робот хийсэн. Робот гэдэг чинь Rubidium. Ирбэ. Компьютер робот хийгээд Caesar гэдэг нь Cesium. Caesar-т хаана бэлгэсэн? Францад бэлгэсэн гэдэг Francium. Тэгэхээр одоо чи нэгдүгээр үлгийн бүх элементийг бүгдийг нэрлэдэг болчихж байгаа байхгүй. Хас эцэг нь энэ компьютероор робот хийгээд Caesar-т Францад бэлгэсэн. Тэнгуут л одоо би 10 дугаар Mars Valentine атомасын яаж санч вэ гэж. Rubidium гэсэн шүү дээ. Rubidium-г шууд Rubidium-тэй холбоотой төсөөл банк гэж ороод ирж байна. Робот гэдэг. Роботон могоо би цэгт үйлдвэрлэжсэн байхгүй. Роботон могооны одоо нэг талхны цэг гэдэгтэй адилхан ийм роботон могоонууд хийдэг цех байна жижигхэн. Цех дотор одоо роботон могоог одоо цегт үйлдвэрлэж байгаа энэ үйл явдлаа би харсан. Тэгвэл могоо гингууд эн чинь нөгөө миний үсэг тооны код гэдэг нэг юм арга техник. Энэгээр бүтээсэн үг байгаа учраас энэ бол 10 дугаарыг илэрхийлж байгаа ушинлоо. Цех гэдэг бол миний өөрийн бас нэг аргачлалын хадаас үг байгаа цех гэдэг. Тэнгууд л тэр яаж юм тэгэхээр 85 гэсэн үг байна. Тэнгууд би шууд 37 85 ингээд дотор харчиж байна гэсэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр ер нь ямар ч хийсвэр мэдээлэл байсан. Тэр тооны хэдэн мянган цифр. Одоо жишээ нь би чиний энэ юу одоо номын чинь тий одоо энэ хэвлүүлж гаргасан энэ ярих техник номын ISBN дугаарыг хүртэл санаж байна л та тий 978 978 99 04. Тэрийг би өөрөө гэдэг ч юм уу тий. Яг тэгвэл яг нөгөө ном унших дээр жишээ нь SQ3R гэсэн юм алхмууд байдгийн 5 алхам. Энийг бас бид нөгөө одоо ном уншихдаа эдгээр 5 алхмыг та анхаарч чадах юм бол уншсан ном тий тэр авсан мэдээллийн агуулгыг ямар ч цаг хугацаа өнгөрсөн санах юм боломжтой гэдэг тэр 5 алхмыг тайлбарсан байдаг. SQ3R гэдэг маань бол 5 үсгний 5 үгний 5 үсэг байгаад байгаа. Одоо чинь нөгөө одоо энэ ном дээрх бас дүрэн байгаа шүү дээ тий 6W 1H тий одоо нөгөө асуух үг тий асуух үг нөгөө асуух үг гэдэг бол юу гэж байгаа. Энгийн асуух үгийн энгийн яриа асуух үгийн хүчээр заавал сайн болдгоо гэж тий тэр дөрмөнтэй холбоотой. Тэгэхээр эдгээр алхмуудыг бид нар бас хүүхд залуучууд ер нь ном уншиж байгаа хүн болгон хийж чадах юм бол бид нар унсан номын агуулгыг бас маш сайн санаж чадах нэ гэсэн. Тэгэхээр саяны хийсвэр мэдээлэл хэрхэн төсөөлөх хэлбэрүүд шийдвэрлэхийг ойлгочихлоо шүү дээ. Одоо тоог төсөөлөхөр болохгүй шүү дээ. Тэ сая гадаад хэлний үг төсөөлөхөр болохгүй ямар нэгэн утгыг илэрхийлэхгүй аваа зүүн нэгдэл байхгүй. Тэ одоо саяны тэр мика хокан гэдэг чинь яг юу гэдэг нь морг гэдэгтэй адилхан харагдахгүй байдаг шүү дээ. Төсөөлөх зүйлс бол хэлбэр болчихж шүү дээ. Хийсвэр зүйлсийг бид нар харин яаж ийм гэхээр дуудлага төстөвгөр нэг бол илэрхийлэх, эсвэл тухайн дүрсээр нь илэрхийлэх, тэ зураглаар нь илэрхийлэх гих мэтлэн нөгөө төсөөлөх хэлбэрлүү бүгдийг шийдвэрлээд энэ дээр одоо хошин мэдрэмжээ нэмжих нөө гиппокамп ажил. Нэгэнт би өнөөдөр хүртэл санаж байгаа мэдээллийн 80-аас доошгүй хувь нь харах хэрэгтэн болох нүдээр авсан мэдээлэл байна. За энэ дундаас бүр өнгөтэй холбоотой мэдээлэл бараг 90% нийцэлдэг санаж байгаа мэдээлэлүүд. Тийм учраас одоо энэ оюуны зурвал альва тэмдэглэл хөтлөхөд аль болох өнгө будаг ашигла. Нэг зураг 1000 үгийг илэрхийлнэ гэж ярьдаг учраас тухайн мэдээллийг илэрхийлсэн түлхүүр үгээ зургаар илэрхийл. Нэг харахад хүүхдийн юм шиг харагдаж байгаа. Гэвч яаж юм тэгэхээр цаана ерөөсө сурцсан гайхалтай том юм нээлт болчиход байна л да тийм. Тэгэхээр одоо жишээ нь таны үед за ногоон онгингүүд нь ерөөд нэг иймэрхүү утгасанаа ч юм энэ категорид орно гэдэг нэг тус тусдын өөрсдийн гэсэн үгний бүр кодууд зан гэж тийм. Бүх юм дэр бүх тоо, цифр одоо бүх зүйл дээр. Гэхдээ энийг маш хурдан бид нар хөрвүүлж чадна. Яг л одоо энийг чи олон жил хийцэн учраас чухал шаардлагатай мэдээллүүдийн хувьд бол асууртай ч гэсэн. Саяны таны үзүүлсэн оюуны зурвал дээр яг ингээд харахлаар би зурган дээр нь ингээд харахлаар бүгдээр ингээ хоорондоо холбогдсон байгаад байна шүү дээ. Яхаарахгүй mapping гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр association хийц бүр ингээ холбоосууд тий. Тэгэхээр тэр холболтууд нь одоо за жишээ нь тархин дотор явж байгаа тэр цэглэн систем гэж тооцоолох юм бол тархины эсүүд байгаа. Эсүүдийн холбоостой яг энэ зарчим яг ижил гэсэн. Эсүүдийн холбоосыг хэрэг үүсгэдэг оюуны зурглалын холбоосууд яг ижил гэсэн. Тэгэхээр тэрийг яаж бичих вэ? За энэ ном бол харьцангуй одоо юу гэдэг уншихтад айгүй амархан төрлийн ном байгаа байхгүй. За аль эсвэл одоо жишээ нь та бас мэдээж уншсан байх Daniel Kahneman-ы ингээ Fast and Slow гэдэг бас жоохон комплекс ном шүү дээ. Аюу олон жишээнүүдтэй. Жишээлбэл тэр номыг уншаад тэмдэглээ хийя гэхэд энэ шиг амархан бол явахгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр тиймэрхүү хэцүү ном дээр яаж тэр одоо холболтуудыг бид нар ерөөсөө энэ хараад нэг иймэрхүү байх шиг байна гэж бодож байгаа болохоос биш хийж үзэж байгаагүй болохоор ерөөсөө төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яаж вэ? За одоо өнөөдөр яг энэ mind mapping гэж Google-д хэдэн сая илэрч гарч ирж байна.
Гэхдээ энэ яг mind map үү гэдэг нь эргэлзээтэй асуудалтай байдаг. Тэгэхээр одоо маш олон энэ төрлийн хэлбэр загварууд гарч ирсэн. Яг оюуны зураглалын бүр 5% гэж ярьдаг. Яг нөгөө дүрмэлтэй зарчмууд л гэсэн үг. Нэг 5 юм зарч. Гэхдээ энийг бүр зохиогч буюу одоо Тони Бюсан энэ оюуны зураг дэлхийд 500 сая гаруй хүний амьдралыг өөрчилсөн энэ арга техникээр энэ хүн юу гэж нэрлсэн гэхээр энэ бол хууль юм аа. Энэ хуулийг бид нар хэзээ зөрчиж болохгүй шүү дээ. Эндээс нэгийг зөрчих юм бол оюуны зураг амжилтгүй болно гэдэг. Тэгэхээр юу хэлэх чинь гэхээр одоо үнэхээр бид нар энэ хуулийг баримтлж чадвал ямар ч комплекс номыг энэ хэлбэр рүү оруулж болдог. Ямар ч комплекс ном. Тэгэхээр эхнээс нь ингээд шууд тухайн комплекс номыг нэг хуудас руу оруулахад хүндрэлтэй тий. Тэгэхээр бүр чанкин хийдэг тий. Бүр хэсэгчилж жижигээр нь явдаг байхгүй. Тухайн зөвхөн гарчиг доторх 2 нүр мэдээ, 3 нүр дотор тэр мэдээлэл дээр оюуны зурвал хийдэг. Дахиад 5 нүр, тухайн гарчиг доторх 5 нүр мэдээлэл дээр өөрийнхөө ойлгосноо эргэн санаад ер нь бол ийм зүйл байгаа шүү дээ. Ер нь хүн сурсан зүйлээ хин нэг хүн зааж өгснөр 2 дахин илүү сайн сурдаг гэсэн. Ийм зүйл гэдэг. Тэгэхээр яаж юм тэгэхээр Монгол бидний нэг ном уншихтаа нэг хийдэг алдаа юу вэ гэхээр магадгүй өдөр болгон ном уншдаг хүн байгаа бах. Гэхдээ 30 минут ном унших дээр цаг зарцуулж байгаа бол 30 минут ном уншаа шууд зогсдог. Тэгээд орхио явдаг. Маргааш нь үргэлжлүүлээд дууссан хэсгээс үргэлжлүүл. Ингэвэл маш их мэдээлэл алдагдаж явдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр заавал эргэцүүлж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 30 минут надад цаг хугацаа унших цаг хугацаа байна гэж үзэх юм бол 20 минутаа уншлагадаа зарцуулаад 10 минутаа тухайн 20 минут уншсан зүйлээ сэргэн санахад эргэцүүлж бодохдоо зарцуулж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн уншсан сэдвтэй холбоотой чухал мэдээлэлтэй холбоотой асуултууд гаргасан бол тэр асуултыг өөрөөсөө асуух. Магадгүй бүр болохгүй ширээн дээр нэг хүүгэлдээ тэ нөгөө юм чихмэл одоо хүүхдүүд юм байж болно шүү дээ мамруулш мам. Тэрийг тавьж байгаа тэрэнд ярьж өгч болох байхгүй тэ. Ингэж тухайн мэдээллийг бат эргэцүүлж бодоод өөрийнхөө хэл амаар ингэж шилж ярина гэдэг бол тухайн мэдээлэл гүн бата өөртөө бас суулгаж энийг хэлбэр болж байгаа. За тэгэхээр яг үүнтэй адилхан тэгвэл бид нар яаж юм гэхээр тухайн одоо нөгөө номоо уншиж явахдаа сайн хэллээ шүү дээ. Үнэхээр тийм комплекс ном байгаа бол бүр жижиг л тий жижиг хэсгээр нь тэгээ энэ дээр унс дуусч ер нь чухал хэсгүүд дээр оюуны зураг хийдгүүлэх зөвхөн тодруулагч ашиглаад яв. Тухайн тодруулагч гэдэг бол асар чухал мэдээлэлтэй хэсэг л гэсэн үг шүү дээ. Өөрийн чинь чухал анхаарал татсан, сонирхол татсан тий эсвэл ерөөсөө энийг мартаж эсвэл энэ дараа нь хэрэг болно гэдэг ч юм. Тэр хэсгүүдэл тодруулагч. Тэр чинь цөөх хэсэг л байж байгаа. Тэгэд энтэй холбоотой зүйлээ сэргэн сан. Энийг л оюуны зураг руу оруулж гэж. Ингээд гих мэтлэн ингээд жижиг зүйлс тэр анх ашиглахад энэ оюуны зургийг 10 хуудсан дээр ш тэмдэглэж болно. 20 хуудсан дээр ш тэмдэглэж болно. Зүгээр балын ганцхан өнгийн балын харан дагаар тийм. За тэгээ би 20 минутыг одоо ингэж тэмдэглэлтэй уншихтаа болон тэмдэглэлтэй ихтэй зарцуулсны дараа надад одоо 10 минут гарч ирж штэ. Тэрийгээ би сэргэн санах гол асуултууд асуус гадна эдгээрээ би нэгтгэж ганцхан цаас руу оруулж байна. Тэр нь магадгүй тэр одоо хэдэн зуун утас номын нэг 30 утас байсан байж болох байхгүй. 30 утсыг би одоо ганцхан цаасаар бол. Энэ хэсэг одоо ингээд баталгаатай энэ мэдээллийг би ерөнхийдөө хаанаас ч асуухад ойлгоцсон, энийг би боловсруулсан ярих ийм чадамжтай болж. За ингээд маргааш нь бас яг энэ үргэлжлээд яв. Ингээд магадгүй нэг бүлэг хэрвээ дууссан бол нэг бүлгийг яахад би дуусгахдаа нэгтгсэн цаасаа харсан чинь 7 цаас байсан болж байна. Энийгээ би нэгтгэхэд ганцхан цаасаар болсон болж байна. Яг гэвэл би энэ цаасан дээр нөгөө хичнээн түлхүүрийг гаргаж ирсэн яаж мөчрлүүлэх үү орон зайн баримжаа байна шүү дээ. Энэ дээр ингээд зураад. Дараа нь дахиад яг энэ зарчмаар яваад 2 дахь бүлгүүд дуусч болно. Ингээд дахиад нийт 6 бүлэг байлаа гэж бод 6 бүлэг дууссан бол дараа нь энийгээ дахиж нэгтгэхэд дахиад ганцхан цаасаар оруулдаг. Энэ тэгэхээр маш гоё бүтээлч ажил та. Сонирхолтой уншиж байгаа зүйлээ баттал. Нэг л бид нар ном худалдаж явахад мөнгө төргөө зарцуулсан цаг хугацаагаа хамгийн чухал зүйл гэдэг чинь цаг хугацаагаа зарцуулсан. Гэтэл бид нар өнөөдөр ном уншичаад агуулгын дийлэнх нь хэсэг хугацааны дараа мартчихад шүү дээ. Тэгвэл энийг би тул энэ уншсан зүйлийнхаа үр шимэг хүртээ. Эндээс авах ёстой боломжит бүх агуулга санаагаа агуулж авмаар шүү дээ. Энийг би амьдралд ашиглая. Ингэж чинь мэдлэг болно шүү дээ. Яг үнэ. За та жишээ нь одоо яг уншсан номнуудаа ер нь амьдралдаа яаж хэрэгжүүлж байна? Жишээлбэл би болохоор одоо яг иймэрхүү байдлаар олонд ярьдаг ч юм уу аль эсвэл контент хийж байгаа. Ер нь их хвшил яг ажлын шаардлагаар үгнүүдийг ингээд цээжилчээд хувийг ашиглаад байгаа учраас тэр одоо юу гэдэг философич тэгж хэлжсэн ингэж хэлжсэн гэмийн тархин дотроос ингээд гаргаад тэр нь яг амьдрал дээр ингээд ашиглагдаад байдаг. Тэгээд яг айгүй олон хүмүүс нөгөө нэг уншичаад ашиглахгүй байгаа юм бас ингээд айгүй том асуудал юм болов даа гэж харж байгаа юм. Тэгэхээр та номоо сонгохдоо ер нь яаж сонгож уншиж байна? Хүмүүс бас юу гэж зөвлөдөг вэ? Тэгээ
ер нь бол сэтгэл хөдлөлөөр энэ олон номыг аваад бид нар уншаад ард нь гарна гэдэг бол хүндрэлтэй тий. Тэгэхээр яг одоо юунд ашиглах гэж байгаа юм? Одоо өөрийн чинь хийж байгаа ажил байж болно. За эсвэл одоо нэг тэр чиглэлээр суралцж хийж болно тий. Тэр сэдвтэй салбартай холбоотой энэ мэдлэгээ за цаашлаад одоо хувийн хөгжил нь байж болно. Энийгээ сонгоно. А миний хувьд бол яг одоо уншиж байгаа номнууд бол ерөөсөө ямар сэдв рүү орж болдог бэ? Жишээ нь одоо backgammon-ы тэмцээн рүү орно гэл. Сая анх удаа энэ Японд backgammon-ы энэ тэмцээнд оролцож байгаа. Backgammon гэдэг одоо дэлхийд 5000 жилийн түүхтэй хамгийн анхны хөлөг тоглоомын нэг маш гайхалтай тоглоом. Тэгэхээр энэ тоглоомоор одоо энийг нэвтрүүлээд бид нэр 3 дахь жил рүү орж байгаа. Гэхдээ нэг ч олон улсын тэмцээнд оролцож байгаа. Тэгэд энэ тэмцээнд орохын тулд жишээ нь энэ номыг уншиж байгаа. Энийг би практик дээр ашиглаж байгаа. Дасгалын програм дээр ажиллаж байна. За дээрэс нь магадгүй би Аз байх юм бол дэлхийн 2 удаагийн аварга. Тэгээ Азаас 2хан аваргууд энэ төрлөөр хоёулаа Япон баг. Тэгэд Мочи гэдэг энэ дэлхийн 2 удаагийн аварга нөхөртөө таарчих юм бол хож хожигдох нь чухал биш. Энэ бол миний хувьд бол асар том амжилт дурсамж байхгүй тий. Ирээдүйд. Тэгэхээр би тэр номыг уншихаас гадна одоо Мочигийн тоглолтыг сая явахаас өмнө 2-7 хоног орой болгон 2 цаг тоглолтыг үзэж байгаа. Тэгэд би өөрийнхөө унсан номдоо бодлогууд дээр ажиллаад жишээ нь энийг би хэрэгжүүлж байгаа ухаантай баг. Тэгсэн яг 2 өрөг дээр яалаад 3 дахь өрөг дээр яг Мочитой таард юм. Би ганцаараа ойрлсон баг. Yes гэл бүр тэгсэн нэг оноолтой харж исэн хүмүүс чинь бүгд гайхал над руу харснаа миний оноолтыг харчаад толгоос ихсэрж байгаа байхгүй. Яг гэвэл дэлхийн аврагтад таарсан энэ шууд мултрана да гэж бодож байгаа шүү дээ. Миний хувьд болохоор хож хожигдсон шүү. Энэ хүнтэй таарсан тасар их баярлж байгаа. Дээрээс нь би энэ хүний бичлэг 28 цаг үзсэн шүү дээ. Өдөрт 2 цаг орой болгон ирээд тэмцээнд явахаас өмнө. За тэгээд оролцсон, тоглосон. Тэгээ Мочиг 9-5 ярцаатай очсон. 10 хэдэн тоглолт тэгээд яг шатар даан байхгүй тий. Тэгээ энэ бүр стриминг яваад тэр нь бүр хэсэгчлээд нөгөө нэг юунууд төр Backgammon-ы энэ дэлхийд хэдэн сая тоглогчтой ийм том community тий. Тэр нөгөө бүх сошиал сүлжээнүүд дээр бит хоёрын тоглолтын бичлэг дээрс нь зүгээр нөгөө бит хоёрын тоглолтын дээрээс анализуудын талаар доор нь хилцүүлэг өрнөж байгаа байхгүй. Тэгсэн чи юу гэж тэгэхээр хамгийн инээдтэй зүйл зүгээр нэг тосгоны нөхрөл гэж байгаа бол ухаантай зүгээр random guy тийм зүгээр нэг random guy ирснэ одоо seed нэг top seed одоо дэлхийд нэгт жагсаж байгаа ранкераа нэг жагсаж байгаа нөхрийг ингээ хожижлоо ямар амар азтай нөхөр вэ гэдэг ч юм уу те өөрөөхөө зүгээр бас ингээл тоглож байгаа бол хайх тоглоол хожлоо гэдэг. Тэгээ энэ дэр ч гэсэн бас би анализ хийж байгаа байхгүй. Харсан нөхөр тоглолтод нийт 3 алдаатай нүүдэл хийсэн байгаа байхгүй те. Тэгэхэд би 15 алдаатай нүүдэл хийсэн байна л. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тэр хүнээс 5 дахин алдаатай нүүдэлсэн ба шүү дээ. Тэгэхээр тэр үед би яасан гэхээр энэ хүнтэй би таарч байгаа учраас яг дөрөнд баригдчих, ононд баригдчих явахгүй. Зарим үед нөгөө уншижсэн номон дээр чинь зарим үед ийм нүүдлийг хийж болно. Шууд өөртөө итэг. Тэ энэ нүүдлийг хийж болно гэсэн ийм санаанууд байсан. Тэргээр би нүүдлүүд хийж байгаа. Яг тэгвэл намайг энэ хүн тэгж нүүс учраас ингэж нүүнэ гэж аль хэзээ тооцоолж байгаа шүү дээ. Тэгэхээр би энд баригдахгүйгээр тэр унсан номоосоо авсан тэр нэг ганцхан өгүүлбэр байсан. Би бүр хайрцагт баригдахгүй тоглосноор 9-5 ярьцаатай. Тэгээ хоцсон. Энэ бол миний хувьд бол жишээ нь асар том чухал зүйл байсан. За бас нэг нөтлөн юуны Азийн аврагт орсон покер. Тэгэд энд орохын үнд би бас дахиад нэг ном уншсан. Helmut гэдээ бас маш мундаг тамирчин л да. Энэ ном дээр би нэлээд ажилласан. Тэгэл энэ дээр маш олон би тактик хэрэгжүүлж чадсан тий. Тэгэд энэ дээр final table хүртэл явуулсан шүү. Шилдэг 9 2000 гаруй оролцож байсан тий. Тэгэхээр юу яаж нэхэр би аль болох яг нөгөө юу зорж байгаа, юу хийх гэж байгаа тухайн сэдвтэй холбоотой аль болох маш олон их сурвалжууд авдаг. За тэгвэл тэр дундаасаа энэ за миний хувьд бол яг илүү сонирхолтой юм байна. Энэ хүний арга барил тий зан характер, онцлог, байгаа байдал тий энэ бүх зүйл тохирох юм байна. Тэр хүнийхээ мэдээллийг илүү одоо ингээд гүнзгийрүүлээ. Over and over again. Буюу одоо дахин ингээд тухайн мэдээллийг би ингээд уншдаг. Нэг удаа уншихгүй зарим тохиолдолд би 2 3 уншина. Гой бацтгаж харна. Ингээд тэмдэглэсэн үед ганц төлхөрөөр харна тий. Гахалтай танд баяр хүргэе. За баярлалаа. Тийм тий. За одоо технологитой холбоотой нэг 2 асуулт асуумаар санагдлаа. Эхнийх нь болохоор хүн төрөлхтнийг бүр ингээд 40 оноос хойш IQ-г нийтээрээ судалсан нэг том судалгаа байт юм байлээ шүү дээ. Тэр судалгаан дээр анхны удаа хүн төрөлхт ууг нь ингээд 10 жил тутамд өсч явж ирсэн 2010-ад оноос хойш ер нь
буураад анхны удаа хүндрэлттэй IQ ингээ буурсан байгаа гэж байгаа. Тэрний шалтгаан нь болохоор хүмүүс харахтаа одоо судлаач харахтаа болохоор хит их одоо сошиал болон гар утасны хамаарлаас болоод хүн ер нь жоо нийтээр тэнийг болоод байна гэдэг энэ асуудал байна. Тэгэхээр бид нарын дижитал хэрэглээ ер нь хүний оюун ухаантай хэрхэн хамааралтай байгаад яаж бид нэрийг сүйтгэж чинь за магадгүй зарим талаараа сайжруулж байгаа талууд нь байгаа. Энэ талаар танаас нэгт асуумаар санагдлаа. Хоёр дахь асуулт нь болохоор бас тэгжсэн. Ялангуяа одоо нэг хүүхдүүд ингээл эцэг их нар нүнтэй дугуулын секцэнд явуулаад эндээ юмаа суралцаад гэртээ харих замдаа гар утсаа ингээд үтсчдэг. За тэр гар утсаа үтсчгээр хүн чинь нөгөө нэг зүгээр сууж байхдаа үедээ тархин ажиллаад тухай мэдээллийг боловсруулждаг юм байлээ шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ болоод ерөөсөө юмаа санаж чадахгүй юмаа боловсруулж чадахгүй ойлгож чадахгүй юмрхүү асуудлууд бас асар их гарч ийн гэж байна л да. Энэ хоёр асуултыг танаас асууя. За энэ зүйлийг бол яа харахгүй хаасайг харж байгаа. Жишээ нь одоо сургалтын төвүүд дээр оюуханы актем дээр ингээл одоо жишээ нь яг энэ дэлгэцийн хамааралтай болсон, технологийн хамааралтай болсон маш олон хүмүүс бас ирдэг те. Тэгэхээр нөгөө төвлөрөх чадвар гэдэг зүйл чинь одоо алдагдаж эхэлж штэ. Хар багаас. Уул нь бол бас тодорхой насжилттай холбоотой. Нас агт туссан мэдээж төвлөрөх чадвар одоо бие физиолог болон сэтгцийн эрүүл мэндийн нөгөө зарим асуудлаас болоод төвлөрөх чадвар буурдаг, сонирхолтой төрүүлж чадхаа байж эхэлдэг те. Гэтэл одоо яаж ингэхэр яг нөгөө энэ байдал бүр бага нас руугаа бага насны хүүхдүүд рүү хүртэл ингээд ороод эхэлчихэл байгаа юм л да. Тэгэхээр ерөөсөө энэ дээр ганцхан л зүйл байгаа. Энэ зохистой хэрэглээ гэдэг зүйлийг л одоо бид нар хичнээн хилээд нэмэргүй энэ зүйлийг л одоо эцэг их гэр бүлдээ зааж одоо тайлбарлаж тодорхой хэмжээнд одоо нөгөө энэ дадал зуршил гэдэг зүйлийг бий болгох ёстой. Зөв энэ дэр би хэлэх гэж зүйл зөв хэрэглээ те. Технологийн зөв хэрэглээ л гэж. Үнэхээр технологийн хэрэглээгээр бол бид нар маш их зүйлийг гоё товчилж чадж чинь хийж чадж чинь бүтээмж гэдэг бол үнэхээр гайхамшигтай болж чадж шүү дээ те. Хит хэрэглээ бол харин альва зүйлийг хит хэрэгхээр асуудал болдог. Ашиглуулах биш ашиглаж сурах. Тийм ашиглаж сурах хэрэгтэй байх нь л да. Тэгэхээр одоо жишээ нь би бас эцэгчүүд хэлж байгаа юм л да. Багш нартаа ч гэсэн ер нь бол ингээд тайлбарладаг. Цааш нь бас хэлж байгаарай. Ер нь бол альва сургалтанд хүүхдээ авчрахтай сэтгэл зүг нь маш зөв бэлдэх ёстой. Тэр нь технологиороо дамжиж болж байгаа тийм. Одоо би өөрийнхөө хоёр охин дээр жишээ яриа л да. Хоёр охин маань одоо ковидын үед 2 жил хичээлийн жил ингээд нөгөө биеийн тамирын хичээл орохгүйгээс болж хөдөлгөөний дутагдал гэдэг зүйл рүү орж эхэлж байна. Том нь бас ингээд жин нэмэгдэж байна тий. Хөдөлгөөний удаараас ширж байна. За альва зүйлд одоо нөгөө эв дүүгээ олохгүй байна тий. Ийм зүйлийг анзаарсан. Тэгээд ковид яг багасах үеэр үйл ажиллагаа нэгдэж явах энэ үед би хоёр охиноо волейбол руу оруулах гэж шийдчихсэн баг. Гэхдээ өмнө янз бүрийн тийм хөдөлгөөнт спортын юм зүйл ярихад дандаа татгалздаг ус үгүй явахгүй сонирхдаггүй гэдэг. Тэгвэл би энэ зүйлийг сонирхлын яаж дамжуулсан гэхээр сонирхлын яаж төрүүлсэн гэхээр хизээч энэ хоёрыг миний хувьд шийдвэр гаргацсан. 6 сарын 2-оос волейболын сонгоц секс дугууланд явуулнаа. Хамгийн эмэгтэй хүнд маш гоё спорт юм байна. За би тэгвэл одоо энэ сэтгэл зүг наанд бэлтгэх ёстой шүү дээ. Тэгэхээр би яаж юм гэхээр орой шууд нэг том өрөн дээр зурагтан дээр волейболын мишлэг тавьдаг, тоглолт тавьдаг те. Тэгэл яг тэр хоёрыг бууж ирж яхахыг би сонсонгуудлаа газ тэнд суугаад ганцаараа орил сэтгэл хөдлөө бий болох. Ваа орил ямар гоё авчваа инглээ тэглээ гэл. Нөгөө хоёрыг би хизээч хажуу сууж үзэхгүй. Тэр хоёр чинь яваанд хажууд ирж суудаг бол цуг үздэг болно, харддаг болно. За тэнгуут би нэрийг хажуугаар ингээл явж ирж яхад нь буруу хэлж өрдөг ч юм уу. Тэгснэ энэ юу гэж уншдаг гот нөгөө ч уншаад сүүлдээ тэр тоглогчдоо таньдаг болж байна. За тэгээд ер нь бол энэ волейболтой холбоотой зүйлсийг яриад тий. За тэгээд үргэлжлүүлээд дараагийн 7 хоног дээр нь яаж юм хэр би зүгээр бөмбөг аваад ирчих. Хизээч энэ хоёрыг би нэг ч удаа үз энэ бөмбөгөөр харилцъя гэж хэлв. Би өөрөө тэр бөмбөгийг авангуудлаа. Одоо жишээ нь анхан шатны тэр дасгалуудыг бас үзэл тэнцвэрийн дасгал гэж бөмбөгөө энд шуун дээр тий гарын шуун дээр тогтоочоод тэнцвэрийн дасгал игээ тэрийг албаар алдаж өрдөг ч юм. Гэх мэт нөгөө чинь би гээл сүултээ надаас илүү гээл хоорондоо гээл тэгэл жижиг харилцаа өсөөл дахиад 7 хоногийн хугацаанд волейболоор амьсгалж тоглогчдын нэрсийг мэддэг болсон. Цөөхөн техникийн нэр нэршлүүдийг мэддэг болсон. За ингээд 6 сарын 1 болсон. Тэгээ маргааш нь би айл хийцэн бүртгүүлсэн байгаа шүү 2-7 хоногийн. Тэгээ ойжснаа нөгөө хоёр орой ингээд бас зурагтаар волейбол үзэж сууж байгаа. Ер нь та яар волейболд явах юм гэж. Тэгэл та тийг маргааш нь аваачаад. Тэгэд энэ хоёр маань 3 сарын дотор маш гоё урам зоригтой болсон. 3 сарын дараа тэмцээн уралдаанд оролцчихсон. Өнөөдөр хоёул маш гоё ингээд волейбол тоглолт эндээ дуурсан юм байж байна. Тэгэхээр технологиг за тэр зурагт YouTube-ны бид нар зөв ашиглаж болж байна тий. Цуг явж байхдаа
одоо нэг дуулан секцээс нь аваад ирж явах хугацаанд яг волейболын тоглогчдын талаар тэр өнөөдрийнхэн тэр тоглосон үйл явдлын талаар дандаа гоё ингэж дэлгэрэнгүй ярилцдаг тий. Одоо ингэсэн ямар дасгал үз энэ дасгал нь яг ямар учиртай юм тий. Хизээ тэмцээн байгаа. Ер нь тоглогчд Монгол тоглогчдоос хинт дуртай тий. Гадны тоглогчдоос гэх мэтлэн тэгэл өөрсдөө Японы тоглогчдын бичлэгийг үзсэн гэх мэтлэн тэгэхээр сэтгэл зүгэнд бид нар маш сайн ингээд бэлдээд өгчвөл хүүхдүүд өөрсдөө цааш явна. Тэгэхгүй л гинт одоо юу гэдэг академидэр ч гэсэн нэг эцэг их манд шууд хүүхдээ авчрал шүү дээ. Нөгөө хүүхд манд ширээний харц бол хаана орж ирсэн юу их гэж байгааг мэдэхгүй. Зорилго нь тодорхойгүй байгаа шүү дээ. Тэгэхэд энэ магадгүй оюухан академи сууснаар ийм болж ийн гэдэг үе тэнгийнх нь хүүхд залуучуудын бичлэг те хүүхдүүдийнх нь үе тэнгийнх нь юу хийж ийна чадж ийна харж хийгээл яг ингээд мессежүүдийг өгөөл явж тэгээд хүссэн үсээгүй энэ зүйлдээ би чаддаг болно гэд суралцах үедээ ч гэсэн маш гоё урам зоригтой төвлөрдөг үр дүнгээ харуулж сурч чаддгаа гэсэн үг байна. Гайхалтай та өөрөө нэгт үлгэр дуурайлаа үзүүлж байгаа. Маркетингийн нөгөө нэг юу байдаг ч та хууль дээр болохоор хүн дунджаар худалдаа авалт ихэд дунджаар тухайн бүтээгдэхүүнчдийн талаар 37 удаа сонсож үзсэн аль эсвэл ямар нэгэн байдлаар мэдэрсэн хүрсэн байх хэрэгтэй гэсэн чинь та бол яг л тэрийг хэрэгжүүлсэн юм шиг харагдлаа. Тэгээд дараа чинь баг энэ хамгийн чухал одоо 90 үед тулгарч байгаа асуудлуудын нэг баг. Анхаарал төвлөрөл. Бид нар анхаарал төвлөрөөлөө аюух алдж байгаа. Тэрнээсээ болоод одоо жишээ нь ямар нэгэн зүйл хийх шаардлагатай гэхдээ хий гэсэн чинь нэг л төвлөрж өгөхгүй норчихгүй тэгээл өөр зүйл сатараал гэрээ зэвэрлдэг ч юм уу цаавдаг ч юм тиймэрхүү байдлаар хүссэн амьдралаа зогслоё гэсэн чинь анхаарал нь ерөөсөө төвлөрж өгдөггүй байгаад байгаа юм. Тэгэхээр ялангуяа за хүүхдүүд бол мэдээж таны одоо академид суралцаад тэр одоо чадварыг бас суралцах. За ялангуяа одоо энийг үзэж байгаа томчуудад гэж хэлэхэд бид нар яаж энэ өөрсдийнхөө анхаарал төвлөрөө нэмэгдүүлэх вэ? Нойр тасал төлөв бол мэдээж чухал. Энэс өөр ер нь нэг тийм ноу хау байвал та хуваалцаач. За яг төвлөрөлтөй холбоотой хийдэг юм тусгай дасгалууд байдаг тий. За жишээ нь одоо юу гэдэг унших чадвараа хөгжүүлэхтэй холбоотой анхаарал төвлөрлийн дасгалууд гэж байна. За одоо жишээ нь одоо сонсох чадвар хөгжүүлэхтэй холбоотой анхаарал төвлөрүүлэх дасгал гэж байна. Одоо цагны чимээ сонсох гэдэг ч юм уу тий. За эсвэл дуу чимээтэй нөхцөлд төвлөрөхийн чадвар гэх мэт ингээд нөгөө тусгай дасгалууд байдаг. Энийг тамирчид бол хийдэг. За дээрэс нь бид нар механик байдлаар тарихыг бас төвлөрүүлж болдог. За тэр нь юу нөхөр бид нар хүний тарих 5 долгионд хэлбэлцэж байгаа тий. Альфа, бета, дета, дельта, гамма. Альфа долгион буюу 8-аас 12 Гц дээр одоо анхаарал дээд зэргээр төвлөрж идэг. Өөрөөр хэлбэл стрессгүй орчинд хүний одоо бие физиологийг оруулж өгдөг. Бүх булчин сулж өгдөг. Харин оюун санааг бүрэн төвлөрүүлдэг. Чимээнүүд шүү дээ тийм. Тэнгууд одоо яг энийг бид нар яаж оруулах вэ гэж 8-аас 12 Гц дээр байгаа нөхцөл бид нар төвлөрөхөд хамгийн өндөр бүтээмж гаргах гэдэг шүү дээ. Энэ одоо чинь цаг хугацааг нь харж ин л да. Аль үед хамгийн урт давтамжтай энэ үед ордог вэ? Энгийн одоо 24 цагийн. Тэгсэн чи одоо ихэвчлэн өглөөгөр бидрийг баг байх ч гэсэн өглөө уншаад шалгалтанд орчихоо. Билетдээ уншихтаа өглөө уншчихаа тий. Өглөөний 1 цаг өдрийн 3 цагтаа тэнцэнэ гэл одоо өглөө нөгөө ном дээр хүртэл ингээл ээлдэг тий. Тэр өглөө тэр оюуны ажил хийхин ач тусыг энэ дээр тайлбарсан байгаа юм. Тэгсэн чи ер нь судалгаагаар альфа төлгөнд хамгийн урт байдаг тэр үед нь өглөө. За өглөө 4-өөс 6 цаг гэдэг юм уу, 5-аас 7 цаг гэдэг юм уу тий. За ингээд өдөр үдээс хойш болоод их юм альфатай байж байгаа бета руу тета руу ингээд хэлбэлзэл нойр хүрэх, нозоорох, сэргийх гэх мэт ингээд нөгөө тогтворгүй байхад байдаг. Тэгвэл бид нар оюуны ажил хийж байгаа нөхцөл тархийг альфа төлгөнд бүрэн оруулж 2 цаг байна уу, 5 цаг ч биш бол. Би одоо жишээ нь 2006 оноос хойш өнөөдөр 19 жил өглөө болго энэ зүйлээ л хийдэг. Тэр нь юу вэ? Хөгжим байгаа. Тэгвэл энэ ямар хөгжим бэ гэхээр ларго ритмик буюу ларго хэмнэлтэй. Ларго, аллегро гэд хэмнэлүүд биш үү те. Ларго хэмнэлтэй барок мьюзик буюу сонгодог хөгжмүүд гэж байгаа. Энэний коллекшн гэдэг байна. Микс хийц. Маш олон энэ одоо нөгөө хөгжмийн зохиолчдын энэ хөгжмнүүдээс нь аваад нэгтгээд одоо 1:30-35 минут орчим үргэлжилдэг. Одоо жишээ нь бид надад 2006 онд 6 юм ая юусан. Би нөгөө дөрвийг хизээ сонсч үзээгөө. 2 ая 30 минут үргэлжлэдэг энэ 2 аяыг би одоо 19 жил өглөө болгон сонсцсон ба штэ. Ном унших тааш дээр өөр альва зүйл хийхтэй. Бага насны хүүхдүүдээр энийг фон хөгжим болгож ингэ сонсдог. За тэгээд дээрэс нь бага насны хүүхдүүдээр чөвчөө сонсхийг ч гэсэн бас хоригддаг те. Нийтийн танхимд нь фон хөгжим болгож тавиа гэдэг. За тэгвэл одоо аюултай үед машин барьж байгаа үед энэ хөгжмийг сонсхийг хүртэл хоригддаг. Тэгэхээр зарим нь бодож байгаа. Машин барьж байхад харин бүр илүү сайн төвлөрөх юм биш үү гэж. Машин барьж байхад бол төвлөрөх ёстой шүү дээ. Зөв оюун санаагийн чинь төвлөрнө харин бие физиологийг
Одоо нөгөө стрессгүй орчин руу буюу оруулж байгаа учраас нөгөө хамаг бүчингийн чинь суулцсан. Ямар нэгэн гинтийн зүйл гарч ирэхэд би маш хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй тий. Торомсоо гიშгэх юм уу, өрүүлээ дарах гэдэг юм тий. Гэвч энийг магадгүй та торомсоо гიშгэж чадахгүй гэж хэлдэг байхгүй тий. Тэгэхээр энүүгээр бас бид нар дамжиж байна. Хамгийн энгийн зүйл юу вэ гэхээр одоо энэ томчуудын хувьд ч тэр эхлэх арга олохгүй байгаад гэдэг байхгүй. Одоо зарим нь хэлдэг юм. Одоо жишээ нь ингээд хурдан уншлагын сургалтын дээр 4,000 гаруй хүн бүртгэлтэй байна. Тэгээ судалгаа 24 хүнд хичээл зааж байгаа шүү дээ 3 7 өдрийн хугацаанд. За 3 7 өнөخت бол хүн дорож 2 дахин хурдаа нэмдэг. 2-оос 4 дахин нэмж одоогийн уншиж байгаа ойлгоцоо илүү сайн нэмдэг. Тэгэхээр би ганцхан асуулт асуув. Та сүүлийн 1 сар ном уншсан уу? Танд ер нь унших дадал байдгүй гэж асуув. Дийлэгт нь байхгүй. Хаяада нэг ганц хэд ууц уншаад эсвэл нэг 3 4 хоног нэг ном унш дуусгачаад хэдэн сар ингээд орхигдсан байдаг юм. Тэгэхээр зарим нь би одоо ийм шалгалттай байгаа. Ийм том төрийн албан агч ийм шалгалтанд бэлж байгаа. Газ энийг уншичмаар байна. Газ тэгтээ тэрнээс хүн танаас оруулсан цогч. Уучлаарай. Та эхлээд унших дадлыг өөр юм болгочихоо. Та өдөрт 15 минут уншдаг болоод сарын дараа өдөр. Харин тэрний дараа таныг би жинхэнэ өөрчлөлт гайхамшиг болгох гэдэг байна. Тэгэхээр юу хэлэх гэж чинь гэхээр одоо хэл сурах гэж байгаа хүмүүс ч бас байдаг. Одоо хинний сургалтанд суух уу, хаанаас эхлэх үү гэл ингээл учир болохгүй байгаад нь шүү дээ. Тэгэхээр тэр биш. Зүгээр хар мянга одоо энэ технологиг зүгээр ашиглана л баг. Зүгээр л шууд ихэл. Юу ч хамаагүй. Ямар ч англи хэлний зүгээр л YouTube руу ороод нэг ярьж байгаа 15 минут юм байвал тэрэн дээр шууд эхэлчих. Тэрийг л сонсоод эхэл. За тэр нь одоо өнөөдөр харин яг нөгөө нэг зүйл байгаа. Нөгөө төлөвлөгөө гаргахтаа жоохон буруу гаргаад идэг. Заавал хатуу дэглэм гаргаж ирэх гэдэг сахилга баттын хавьд хатуу дэглэм. 30 минут би хэл үзэх ёстой гэвэл 30 минут, нэг цаг ном унших ёстой гэвэл ингэчдэг. Гэвч магадгүй зарим өдөр зарим нэгэн шалтгаанаар болоод би оройтч боссон байж болно. Тэгэхээр нэг цаг унших надад цаг байхгүй ч болно. Тэнгүүд нэг цагаа уншиж чадахгүйгээс болоод сэтгэл зүйн бий болж эхэлж байгаа юм. За ингээд энэ тэр өдөр ингээд уншаагүй бол за нэг өдөр байж маргааш заавал унших. Уншихгүй бол хоёр дахь бий болоод эхлэх юм бол тэгээд 2 удаа давтагдаад эхлэл энээс хойш энэ зүйл орхигдож эхлэх гээд байгаа. Тэгэхээр түр үлээ хатуу дүрэн биш. Энийг 3 хэсэгт байгаа. Жишээ нь ном унших гэж бол бүр үнэхээр цаг завгүй нэгхэн нүр уншия. Эсвэл нэгхэн уц 2 нүр шүү дээ. Цаг зав гарсан үед би 10 нүр уншия. 10 минут. Тэгэхээр энэ дэр магадгүй 20 минутаа зарцуулж болох нь шүү дээ. Яг энгийн үе ш. Үнэхээр гоё цаг завтай үе бүр тайван ардаа ажил төрөл хайрцангуй гайгүй те төлөвлөсөн зүйл яралтай биш байгавал нэг цаг ч уншиж болох. Тэгвэл би одоо яаж вэ? Яалчгүй оройтчихсон эсвэл маш үүрээр одоо энэ тэнд сургал лекцтэй болоод ихлүүд надад тэгж 20 минут унших цаг цаа байхгүй. Надад 2 минут унших цаг байгаа л байхгүй. Би 2 минутанд 5 утас 10 утас уншиж болж л байгаа байхгүй те. Тэгэхээр яаж юм тэгэхээр би 2 минут уншихад би сэтгэл зүйч маш гоё тайван байдаг. Би хийц юмаа хийц те. Тэгэхээр одоо прогресс гэж юу хэлээд байгаа. Өнөөдөр би хэл үзчихэд 7 хоног орхиснод 7 хоногийн дараа бүр 3 цаг хэл үзээд тэрний дараа 30 минут тэгээд дахиад 7 хоногийн дараа 5 цаг үзье. Энэ прогресс үг гэж үгүй те. Өнөөдөр би 3 минут үзсэн байж бол маргааш 1 цаг үзсэн чинь нөгөөдөр 1 минут үзсэн байж болно. Тэрний цаад өдөр 7 минут үзсэн байж энэ бол прогресс байхгүй. Consistency гэдэг зүйл чинь асарч байна. Тэгээ би бас дахиад нэг сонирхолтой жишээ байж магадгүй. За. Би бас ялангуяа нөгөө суралцагчтай нэг юм өөрөө бас үлгэрлэхийг хичээдэг те. Ялангуяа сахилга бат одоо энэ passion гэдэг зүйл хаанаас төрд юм бэ? Хүсэл тэмүүлэл, хүсэл ирмэлзэл одоо гал ирмэлзэл гэдэг зүйл. Энэ зүгээр нэг асчаад унтарчаад байгаад байдаг үгүй тий. Эсвэл хүсэл passion би бас үед л хүн юм хийж гэлт үгүй. Хийж явах явцдал ундардаг баг. Би 2020 оны 2 сарын 14-нд гадаад хэлээр сурч эхлэе гэдэг гэсэн. Яг өмнө 2 хэлээр гадаад хэлээр ярина, англи түрк. За 20 оноос хойш өнөөдөр хүртэл би 5 хэл ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээнд сурсан байна. Одоо энэ жил араб хэл үзэж байна. Эсперанто хэлээр эхэллээ. За ингээд герман хэл рүү орсон, нэг жил испани хэл рүү орсон байна. Гэхдээ өдөр болго 20 минутыг зарцуулсан. Нэг аппликейшн дээр тэгээд подкастн дээр. За ингээд өдөр болго энийг л хийдэг. Одоо энэ дээр би ганцхан жишээ утсан дээр харуулъя. 1562 гэж энэ Duolingo. За жишээ нь хэл сурахтаа би Memo Word гэдэг өөрсдийнхөө Apple-ийн Duolingo гэсэн энэ хоёр апыг ашиглаж. Энэ хараа 1562 гэж байгаа. Тэгэхээр 1562 гэдэг маань би нэг л өдөр алгасан бол шууд 0. Тэгэхэд энэ 5 жилийн хугацаа гоц. 5 дахь жилдээ орсон гэж явж. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаанд миний амьдралд хүнд хэцүү өдрүүд байгаа. Юу хэл үзэг. Гэтэл энэ зүйл одоо яасан гэхээр миний амьдралын саашгүй нэг хэсэг болцсон байгаа юм. Хүн шүд угаахгүй нэг өдөр байж чадахгүй те. Өглөө шүд угаахгүй орчвол хүн таагүй мэдрэмж төрдөг. Яг үүнтэй адилхан
би энэ хилээ өгдөө хийхгүй бол надад таг өндрөвч тухай. Тэгэхээр өгдөө болгон би нэг 2 3 дасгал хийдэг л болцсон байгаа байхгүй. Тэгэхээр өдөрт үтсэн зүйл нэг жоох юм шиг үж болно 20 минут 15 минут нэг 5 үг те 10 фрэз өгүүлбэр гэдэг юм ингэсэн юм байж болно. А гэвч 365 хоног харахаар үгийн сан чи 2-оос 3000 руу орцсон те 3500 руу орцсон. Хангалттай өөрийгөө ойр зургийн төвшөнд илэрхийлдэг те такси хийдэг, шопинг хийдэг те ойр зургийн яриа өрнөждөг ийм чадвартай л болж. Тэгэхээр би маш мундаг болох гэдэгтэй биш. Зүгээр л энэ бол тархины фитнес те тархины дасгал. Зөнөглөл одоо энэ хөгшөлтөөс сэргийлж байна. Ой санамж муудахаас сэргийлж байгаа юм зүйл. Тэгэхээр энэ бүх зүйлс чи одоо яг энэ зүйлийг л одоо хүүхд залуучууд үлгэрлэхийг хичээж. Тэгэхээр consistency. Тэгэхээр дээрэс нь яг нөгөө төлөвлөгөө 3 хэсэг туваач. Үнэхээр цаг бол 2 минут ганцхан дасгал байж болно. Үнэхээр яг энгийн өдөр давтаг цаг хугацаанд 15 минут л би нэг бол 15 байж. Үнэхээр гоё цаг завтай үед нэг цаг хийж болох юм шүү дээ. Хамгийн гол нь өдөр болгон түүштэй байх хэрэгтэй гэсэн санаа. Тийм байна. Яг миний дараач асуучихсан асуулт тийм байсан бохоггүй. Бид нар нэг мартамгай болоод ч юм уу яг асуулт нь болохоор яаж тархит толгоогоо эсэрэг залуучийг авч үлдэх вэ гэдэг асуулт. Тэрний хариулт нь бол та цаашаа илрүүлж ярьж болно. Гэхдээ би зөвхөн миний саяны ярианаас ойлгосон нь болохоор өдөр болгон өөртөө тодорхой хэмжээнд шин зүйл сурах, тархиа ажилуулах тэр цаг завыг гаргаж ирэх нь л гол хариулт нь юм байна шүү дээ. Тийм. Тасаа суралцгаал зогсвол хөшөр байдаг шүү дээ. Тэгэхээр бүх зүйл сурал нээлттэй бай. Одоо ингээд өнгөрсөн цаг хугацаанд ингээд харж яхад өөр дөрөж тэр үр хөвгтүүд дээрэж тэр за тэгээд энэ суралцагч шавнар дээр ингээд харахад бол аль болох баг наснд сурах арга барилыг эзэмших тусам цаасаа хүн насан туршдаа суралцсан тий. Тэр магадгүй энэ арга техник суралцаагүй маш их цаг зарцуулаад байгаа тухайн зүйл өөрийн болох гэж бас ядраад байгаа тий. Сэтгэл мохоод байгаа энэ хүн сайжууд бол шал үр дүн гардаг юм. Тэгэд одоо өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд оролцсон тамирчдын талаар манай нэг багш ном гаргасан. Хязгааргүйгээд нийт ихний 120 тамирчны талаар мэдээлэл. Анх 10 жилийн дорж ирээ Ахтамд оролцоод яг бүр олон улсын тэмцээнээр дагнаад. Тэгэхээр энэ одоо өнөөдөр бүгд ажил дээр гарцсан зарим нь их сургуульдаа сурж байна л та. За тэгэд энэ хүүхдүүдийнхаа судалгааг харлаа 120 хүүхд. Тэгс чи 70 гаруй хувь нь инженерийн мэргэжсэн гоч тий. Одоо юу гэдэг байгалийн ухааны мэргэжлэрийн хим физикээр явсан байна, математикаар явсан байна, компьютерийн шинжилгээ ухааны энэ салбарыг сонгосон байна. За ингэсэн тэр 70 гаруй хувьс нь 80% дан IT чиглэлээр сонгосон байна. Дандаа програм хангамжийн чиглэл. Гэхдээ энэ бол заавал одоо актив суралцсанаар энэ програм одоо инженер бол гэсэн үг биш. Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл байгаа. Зарим нь гоё хөгжимчин болъё. Тэ? Зарим нь одоо хуульч болъё гэдэг юм уу? Маш мундаг эмч болъё. Тэ? Зохиолч болъё. Хүн болгонд мөрөөдөл байгаа шүү дээ. Бүжигчин болъё. Тэгэхээр энэ түүл, энэ одоо сурах арга барил гэдэг чинь түүл л байхгүй. Хурдаа сурах энэ ур чадвар суралцлаа гэхэд тэр зүйлдээ хүрэхэд танд одоо 10x гэдэг зүйлийг л бий болгочих чинь гэсэн. Өөрөөр хэлбэл илүү богино хугацаанд илүү үр дүн гаргах энэ боломжийг л олгож чинь гэж хараа танилтаад. Тантай ингээд яриад сонсоод байхаар та бүр маш олон хоббитай байгаа байхгүй сонирхолтой. Тэгээ би бас одоо юу гэдэг ялангуяа 10 жил ч юм уу оюутан хүүхдүүдэд лекц ч юм уу сургуулиуд дээр үргэлжлээ заримдаа яриа өгөхдөө заавал хоббитай бол гэж хэлтий. Тэгээ таныг харахаар би яг хувьдаа олон хоббитэй гэж боддогцсон. Би бол таны хайжууд айгүй балчир юм байна. Тэгэхээр яаж энэ олон зүйл сонирхолтой байх вэ гэдэг асуулт байна л да. Тэгэхгүй за яг энэ айгүй тийм би буруу зүйл ярьж магадгүй. Гэтэ ингээд урчдөр нэг найзтай ярьжсэн чи манай найз өглөө биш орой фитнестэй явдаг. За тэгээ фитнес дээр нь болонгууд нэг хөвчлээ ингээд 80-аад оны их үе одоо залуучд байгаа байхгүй. Тэгээд тэд нарын яриагаа сонсохоор хөвчлэн маш их хэмжээний архины хамааралтай арх уудаг. Тэгээд бит хоёр хоорондоо ярихдаа ямар дүнэлт нүрсэн юм бэ гэвэл тэр хүмүүс нь хүүхдүүд нь ингээд том болоо хүүхдүүдтэй саа зовх шаардлагагүй болцсон. Тэнгүүт нь ажлаас өөр хийх зүйлгүй буюу ямар ч сонирхол хобби байхгүй учраас хоорондоо уулзаад архицдаг. Тэгээ Монголд өнөөдөр яг үндэ яг бод байдал бол тийм байгаа шүү дээ. Хийх юм байхгүй, сонирхол байхгүй учраас буруу зүйл рүү ордог. Тэгэхээр яаж энэ сонирхол гэдэг зүйлийг та өөртөө хөвшүүлж төрүүлж гинүн. За сая хүүхдүүдтэй яадаг талаар бол одоо ярьлаа. Тэгэхээр та өөртөө юу яаж вэ? Яг би маш олон зүйлд сонирхдаг. Маш олон зүйл рүү шууд хөрвж ордог. Тийм хобби байдаг юм шүү. Заавал нэг шин зүйл бас сурыг гээд. Яг эндээс нөгөө авж байгаа амар гоё мотивац маань юу вэ гэхээр тухайн зүйлийг нэг богино хугацаанд нэг учрыг нь оллоо тэндээ маш их гоё урамшдаг гэж дүгнэх юм уу та. Тэгээд мэдээж энэ тухайн төрлөр бол мэдээж тутал айгүй мундаг болыг гэхээс илүү гэхгүйгээр зүгээр өөрийнхөө төвшөнд тухайн зүйлийг
тий анхан шатны төвшөнд ядаж хийж чаддаг байяа л гэж боддгийг. Тэгэхээр яг одоо ингээд нөгөө миний өдөр тутмын тэр хийж байгаа зүйлс маань болохоор яаж юм нэхэр одоо одоогийн өөрийн байгаа энэ хобби олж авсан дадлыг хүн алдахад бас айгүй амархан байдаг байхгүй. Тэгэхээр энэ олж авсан дадлыг алдахгүй тулд яаж юм нэхэр тухайн зүйлийг нэг ч болов 7 хоногт хийж явах нь чухал байгаа. Нэгэн л би тэнд цаг хугацаа өмнө зарцуулсан шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь хөгжилтөө ч юм уу нэг зүйл ярихад би энэ битбокс бас сонирхоод сурыг гээд. Тэгээ гэртээ ивэл тэгээд их нэртэй загнуулна шүү дээ тий. Угаасаа загнуулж л байгаа юм да гэрээ шүсүүлээд тэгээд. Тэгэхээр яаж юм нэхэр ерөөсөө энэ битбокс миний давтах талбар бол машин төгжрэлт үү. За. Хүмүүс хүн арах юм бол тэгэл түстас түсэх тэгэл тий уруу лам янз бүр болол тэгэл машинд явчих тий. Тэгэхээр эн чинь нөгөө өөрөөсөө бас нөгөө тухайн зүйлээ хийх энэ орчноо бүрдүүлэх нь бас чухал байгаа даа тий. Тэгэхээр яг одоо нэмээд нэг зүйл нэг жилийн хүн болгон л одоо жил болго нэг зүйл төлөвлөдөг. Тэгэхээр тэр зүйлдээ заавал тухайн жилд нэг ур чадварыг зайлшгүй эзэмшнэ л гэдэг юм зорилго тавьдаг. Тэгээд тэрэндээ багч олон юм цаг хугацааг зарцуулдаг. Тэгээд түрүүсэн олж авсан дадлыг алдахад амархан байдаг. Жишээ нь би одоо тоо ботхоо болол орхичихл юм бол удаашрна. Тэ? Одоо нөгөө цээж тоо түргэн бодолтын арга техник энэ цээж тоо хурд одоо юу гэдэг 8 оронтой 8 оронтой доогоор үржүүл. Хариу 15 16 оронтой цээжээр бодож энэ хариу гаргах хэрэгтэй. Энийг талаас энэ тархины фитнес. Энэгээр маш давгүй сайхан амжилтууд гаргаж ирсэн. Гэхдээ би амжилтаа гаргацсан гэдээ одоо ингээ орхих юм бол маш удаан болно гэсэн үг тийм алдаатаа бодож эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ чадвараа алдахгүй тул би яаж юм хэр өглөөдөө ганцхан бодлого бодож байгаа. Ганцхан бодлого тийм. Тэгэхээр эн чинь би юугаа одоо хадгалаад явж байна. За магадгүй одоо нэг шоу хөвлүүлэх гэдэг юм уу тийм. Холлоо бүх байрлалуудыг тогтоолоо нүдэ анжгаад ингээд эвлүүлэх. Тэгэхээр яаж юм хэр магадгүй би өмнө нэг хийж хагаад чаддаг устдагад хэрвээ орчих юм бол одоо дахиад хийхдээ би алгоритмаа мартаж болно. Тэ? Нөгөө muscle memory-нд маань одоо ажиллахаа байж болно. Тэгэхээр яаж нэг л сурцсан юм чинь би нэг өглөөдөө 2 минутын дотор энэ цаг зав гаргаад бас хийж. Тэгэхээр ингээд харахад за хүзэр ингээд тогтоох тэ. Хүзэр цээжлэх гэл одоо эн чинь нэг холиол 52 үзэр холиол тэгэл дараалаар нь тогтоож иргэн санах. Энэ бас тархины фитнес л байхгүй тэ. Өглөөдөө нэг минутанд ингээд хийчихэж байна. Тэгэхээр энэ бүх зүйл маань бол ингээд харахад зарим хүн тарахад айгүй юм хүнд юм шиг санагдчих байгаа. Гэвч яг нэгэнт чаддаг болсон хүний хувьд бол энэ 5 минут тий дадал болсон 5-10 минут энд ямар ч нэг олдон талаас анхаарч байгаа нэг л. Тэгээд нэмэх нь одоо нэг шинэ зүйл сурж болж байна. Шинэ ном уншиж болж байна тий. Шинэ ур чадвар. Магадгүй одоо илб гэхэд зөвхөн хүзрөөр гэхэд би 200 гаруй илб хийдэг байлаа. Гэх мэтлээ ингээд зарим одоо энэ сошиал технологийн бас нэг онцлог ш сошиалаар орж байгаа нэг гоё шинэ ур чадвар харж бол миний сонирхол анхаарлыг татчихвал тэрний учрыг олох гээд тий тэр зүйлийг бас нэг сурах гээд өөрөө судлаа сонирхоод ингээ явах. Гэх мэтлээ ийм зүйлсүүд. Тэгэхээр ер нь бол хүн болгон яхаарахгүй хоббитой байх хэвээр тий. Тэгээд гоё шинэ зүйл сурах гоё юм таашаал тий. Өөрөөсөө гоё юм сэдлийг бас ингэж төрүү сурах хэвээр. Тэгэхээр нэг зүйлийн учрыг маш сайн олоо сурцсан бол дараагийн шинэ зүйлийн учрыг бол илүү хурдан ойлгож сурах юм боломж байдаг гэж боддог. Яг үнэ. Дөнгөж өглөө нэг тийм зүйл уншсан юм байна. Англи хэл дээр хэрхэн аз жаргалтай болох вэ гэдгийгсэн чинь ямар нэгэн хэцүү зүйл бүртгүүлээд үүнийг хий гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу ч хийхгүй бол энэс ямар ч гоё кайф аз жаргал байхгүй нь бол мэдээж яриг. Тэгээ таны яриг сонсохоор айгүй олон дадалтай тэр дадлуудаа та ингээд хоорондоо холбочдөг юм байна гэж би сайн анзаарлаа л да. Жишээ нь өглөө одоо та босоод дүүлтийн зам дээр алхаж байгаа үедээ давхар араб хэлээ сонсдог ч юм айлсэл машин дотор төвжирсэн үедээ битбокс хийдэг ч юм иймэрхүү байдлаар дадлуудаа ингээд хоорондоо холбочдөг юм байна. Тэгэхээр таны ер нь дадлууд яг юу байна? Тэгээ хоорондоо яаж тэр дадлууд хооронд нь холбосон байна? Тэгээ ер нь өглөө сая өнгөрсөн жил эмнэлэгт үзүүлсэн. Тэгсэн бүр өглөлт хийх вэ? Бүр тулаа болоход нэг хуруу дутуу байна гэд. Тэгээ бүр гайхаар харахад уулна тэгж их юм байхгүй байх. Яагаад ингэж юм бол гэсэн. Бас яхаарахгүй хөлгөөний дутгал гэдэг зүйл рүү бол орсон байна гэд. Тэгээ өнгөрсөн жилээс ер нь жоох идэвхтэй байгаа. Гэхдээ алдаг үнэ энэ дадлыг өөрийн болгоход те жоох хүнд байсан. Ялангуяа энэ би физиологийн хувьд бол. За тэгээд бүр 11 сард би 12 сард дараа жил бүтэн жил жимд хичээл нэгэд мөнгөө бүр урьж штсэн. Гэхдээ өнөөдөр хүртэл эхлэх байгаа. Гэхдээ ягаад гэвэл бас нөгөө өөрийн төлөвсөн ажил өдөр болгон маш их байдаг учраас гадагшаа бас
хвчлэн явж ирдэг юм ажил байдаг. Тийм учраас ядаж би алхахдаг байя гэд алхах дадал болон сүнэх дадлыг өөртөө бий болгосон. Тэгээд өглөө болгон ялангуяа одоо 1 сарын 1-ээс бүр өнөөдрийн хүртэл за дунд нэг 2 3 алгассан байна. Өнөөдрийн хүртэл өглөө болгон би алхаж байна. 40 минут бол яг гүйлтийн зам дээр ингээд алхаж байна. Тэр тулдаа одоо ингээд жингээ барьж гин гэж бодож байгаа. За мөн одоо нөгөө сүнэх анх 20 сүнэх гэж бүр маш хүнд байсан. Одоо ямар ч байсан нэг 80-аас 100 та өглөө болгон нэг удаа да. Тэгэхээр энд яах аргагүй одоо ингээд нөгөө өглөө болгон хийж байгаа баг багаар нэгээр эхний яг 20 гэдэг бол баг 20 өдөр явж байгаа юм тий. 30 гэдэг нь баг дахиад 1 сар эдэн явж. Тэрний дараагаас эхлээл нэг өдрөөр ингээд нэмээд явж байсан. Тэгэхээр одоо өглөөдөө бол яг 1 цаг одоо өөртөө яг би физиолог дээр зарцуулж явах энэ цаг хугацаанд давхар яхааргүй одоо нөгөө хилээ үзэж байгаа тий. Би одоо боддتي. Өмнө би зөвхөн аппуудаар л дамжуулж сурж байгаа. Тэгээд нэг боломжтой үедээ нэг хаяада нэг сонсдох дасгалууд хийгээд явдаг байсан. Өөр бус хэлүүдээр. Тэгсэн энэ жил одоо араб хэл үзэж байгаа. Тэгэхээр араб хэлний миний одоо өнөөдөр хүртэл сурж мэдсэн, ойлгосон тэр одоо мэдлэгийн төвшин бусад хэлийг одоо жилийн хугацаанд үзсэн төвшин сая 4 сарын хугацаанд би жишээ нь нөхчөж байгаа. 4 сарын дотор тэр жил үзэжсэн тэр төвшөндөө хүрчихэж байгаа өөр бусад хэл. Тэгэхээр энэ маш үр дүнтэй байна гэж би харсан тийм. Тэгэхээр өглөөдөө яг тэр алхаж байхдаа данд сонсохдоо яаж юм гэхээр 10 минутын турш ярьж байгаа phrase үүд байгаа тийм өгүүлбэрүүд тийм. За би энд дуртай гэдэг, би тийшээ явах гэж байна. Энэ байшин гард ийм том одоо юу гэдэг ийм мод ургасан байна гэдэг гих мэтлэн зүгээр жишээ шүү. Тэр 10 минутын phrase өгүүлбэр аудиог би дахин сонсдог. Өөрөөр хэлбэл 40 минут алхаж байхдаа 4 удаа сонсож явах нь байна. Дахиад тэнд сүнэх өөр бус сонголтын дасгалууд хийж явах тэнд дахиад 2 удаа. Тэгэхээр эн чинь хүссэн үсээгүй толгойд орж ирж байгаа хөөхгүй тий. Тэгэд эн чинь өгүүлбэрээр дараа нь ингээд подкастууд дээр харахад шууд таамагладаг, ойлгодог. Ямар ч байсан ойлгодог. Хүн ярьж байгаа зүйлийг ойлгох. Тэгэхээр гих мэт ингээ холбошдог. Тэгээд мэдээж дахиад 1 цаг орчим нь бол яг өөрхөө тархин зарцуулдаг. Тэр нь бол одоо энэ яг аппликейшнүүд дээр энэ хилээ үзэх 20 орчим минут байна. 20 минут бол өглөө болгоо 20 минут бол би уншдаг тий. За ингээд нэмэх нь одоо түр хэлжсэн тэр шоу гэдэг юм уу, тоо бодох гэдэг юм уу, эсвэл тэр хөзөр гэдэг юм уу, өөр бэкэмний өглөөдөө нэг 2 тоглолт дасгал нэг тоглолтог одоо ингээд шинэ дахиад хобби болцсон энэ дээр хийх гэдэг юм. Ингээд ер нь ингээ харахаар 1 цаг байдаг тий. Тэгээд мэдээж одоо нөгөө яг ажлын цаг эхлүүл тэгэл ажил мэргэжтэй холбоотой зүйлсээ ингээд явдаг гэсэн. За би бас нэг тийм зах зуураас л нэг уншсан зүйл байгаад байгаа. Тэр нь болохоор мартах гэдэг тал дээр. Мартах болохоор аюу тийм сөрөг гэж бид нар бодоод байдаг гэсэн тархинд бол айгу шаардлагатай үйл ажиллагаа байгаа. Тэгэхгүй бол угаасаа панк болно ингээд эн чинь нэг ийм сав байлаа гэж дүүрчээд байх юм бол шинээр юм орж ирэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ мартах процессыг яаж бид нар ингээд далд ухамсартай явагдаад байна гэж бодоод байгаа их хүмүүс. Гэтэ энийг цаана гаргаж ирээ өөрөө удирдах боломжтой гэж би ойлгосон байна. Гэтэ хэрхэн гэдгийг нь бол бас хараахан хүмүүс тайлбарлах төвшөнд бол ойлгоогүй байгаа. Тэгэхээр та энэ талаар яг одоо тархиныхаа энэ үйл ажиллагаа баланстай болгохын тулд бид нар энэ мартах гэдэг процессыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бас юуг мартах вэ гэдэг дээр хариулт өгвөл. Яг марталт бол хэд хэдэн янзаар бас илэрж байгаа л да тий. Одоо юу гэдэг шинээр авсан энэ мэдээлэлтэй холбоотойгоор хуучин тэр мэдээлүүд нь бас мартагч болдог. За эсвэл одоо түрүүн би хэлжсэн тий. Мэдээлэл хүлээж авах үедээ бид нар зөв зохион байгуулж мэдээлэлээ хадгалаагүй бол тий. Өөрөөр хэлбэл хүн өмнө мэддэг байсан мэдээлэлтэйгээ шинээр авж байгаа мэдээлэлээ бид нар холбож шатах юм бол тухайн мэдээллүүдийг бид нар association буюу холбоосоор бүрэн дүр ингээд санаад авах боломжтой. Харин бид нар тэр фолдертоо уйж чадаагүй, оруулж чадаагүй, холбоосоо үүсгэж чадаагүй бол жишээ нь энэ мэдээлэл ингээд мартагддаг. Тэгэхээр бид нар зөв зохион байгуулж ангилж чадаагүй байна гэж үзэж байгаа тийм. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд бол одоо яг хэдий бас нэг талаас энэ харамсалтай зүйл л дээ тийм. Хэдий одоо ингээд эн чи хэрэгтэй гэж бодсон ч гэсэн бид нар үнэхээр энэ дээр ач холбогдол өгж яг бат бөх өөрийн болгож эргцүүлж бодож чадаагүй бол энэ зүйл мартагдтаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг марталт гэдэг одоо бидний зүгээс бол хэрэгтэй зүйлээ мартна гэдэг чинь хайран байхгүй тийм. Тэгэхээр одоо бидний зааж байгаа хэлж байгаа зүйл бол яг хэрэгтэй амьдрал чинь хэрэгцээтэй гэж байгаа энэ зүйлүүд дэр бол ач холбогдол өгчөө сонирхлоо төрүүлчихээ. Энэ дэр жоохон нөгөө ош мэдрэмжийг гаргаж байгаа гэж үзэж байгаа. Гэтэл одоо марталттай холбоотой тэгвэл марталт одоо маш олон үүсэх олон шалтгаанууд бол байж байгаа тийм. Олон шалтгаан гэхэд насжилт бол марталтанд бас шууд нөлөөлж байгаа. Одоо бас судалгаа өгдөг шнэ. Марталтын судалгаа
ер нь бол ингээд нөгөө гиппокамп буюу энэ агшдаг те 10 жил тутамд гиппокамп мэдрэлээсийн одоо тоо 5% буурж байна гэдэг ийм судалгаа байдаг. Хүн 80 наслаа гэхэд бүр дунджаар 20% хүртэл ингээд багассан ийм судалгаа байдаг. Тэгэд яг үүнтэй холбоотойгоор одоо жишээ нь нэг талаасаа тархины нас их тусам одоо нөхөн төлж нэг холбоосууд сул дорой болчдөг учраас тий холбоосууд бат бөх үйжиж бид нар мэдээллийг хүлээж авах сэргэн санах боловсруулах иргэн санах энэ үе шат хэлбэр болох гэдэг бол холбоосууд сулрах үед бол яаж вэ муудах үед бол мэдээлэл дуутахад хүндрэл гарч эхэлдэг гэсэн. Хэдий мэдээллийг мэддэг байсан ч гэсэн зарим тохиолдолд санахгүй ингээд эргэлзэх хэлж чадахгүй байгаа юм тохиолдлууд гарч иж байна тий. За цаашлаад одоо энэ архаг стрессүүд байж байна тий. Архаг стресс гэдэг бол ерөөсөө энэ бол одоо ой санамжинд бол бүр маш өндөр хуваарийн сөргөөр нөлөөлдөг. Сэтгэл гутрал байж байна. Бүр сэтгэл гутралтай хүн бүр мартах хувь хэмжээ бүр ингэвнээс 40% илүү байдаг гэж хүртэл 40 бүр тий. Тэгэхээр одоо өнгөрсөндөө илүү санаа зовж байгаа хүн одоо хийж байгаа зүйл дээрээ төвлөрч ерөөсөө чаддаг. Энэ одоо богино хугацааны энэ ой санамжууд шууд дараа нь нөгөө хэвийн ажиллахад дол үүсч эхэлж байна гэж үздэг. Тэгээд за цаашлал одоо бидний одоо нөгөө энэ идэвхтэй хөдөлгөөн, идэвхгүй хөдөлгөөн бас тарих одоо хэвийн ажиллахад саад болдог. Уул нь бол тархины цусаа хангамж сайн байх тусам тарих илүү сайн ажиллах гэдэг. Гэтэл хөдөлгөөнгүй байх гэдэг бол. Тэгэхээр одоо энэ идэвхтэй хүн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. За тэгэл дор цаашлал тэгэл энэ хоол хүнсний энэ буруу хэрэглээнүүд байна тий. Эсвэргээр одоо brain food гэж нэрлсэн тархины хоол хүнс тэжээлүүдийг бас ингээд бүгдийг нэрлсэн байдаг. Нийгмийн амин дэмүүд хүртэл ингээд байж байгаа. Тэгэхээр ер нь бол хүн одоо яг нөгөө булчингаа хөгжүүлж болдогтой адилхан тархиа маш гоё юм сэрэг тий хурдан ажиллах энэ боломж нь бол байгаа. Тэр нь бол одоо ерөөсөө энэ хоол ундандаа анхаарахаас ахуулах тий за дасгал хөдөлгөөнөө хийхээс ахуулах за цаашлаад одоо энэ тархины фитнес тий өдөрт дор хаяж 30 минут ном уншдаг хүний тархи гайхамшигтай ажиллана л гэж үздэг шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл дээр анхаарах юм бол сэргэр яах нь. Тийм байна. Дээрээс нэмээд сайн дэний хэлсэн шиг стресстэй хүн орны харилцаагаа зохицуулахгүй бол тэгэл тийм стресс хувийн амьдрал ажил алба дээр тэр их ачаалал дундах тэр стресс тий. Тэгээ бас нойроосаа авахгүй бол тийм нойр ундаа амьдрын бодлоо зохицуулахгүй байхгүй юм байна. Окей. За ерөөд нь яг ингээд томчуудтай холбоотой сэдвүүдийг ингээд хай гэж бодож байна. Яг дараачаас бол бас за баг томчуудтай холбоотой вэ яг бодсон чинь айгүй олон эцэг их нар мэдээж эцэг их нар болон хүүхдээ ухаантай байгаас гэж хүсэж байгаа. Тэр бол ойлгомжтой байх. Тэгэхээр та өөрөө өөрийнхөө хүүхдэд ер нь яаж хүсгэж хүмүүлжүүлж байна? Хэрхэн одоо амар ерхий асуулт хийх ойлгож байгаа. Гэхдээ хэрхэн одоо ухаалгаар хүсгэж хүмүүжүүлж байна вэ? За хүүхдүүд би одоо 4 хүүхэдтэй. За тэгээд хүүхд тулгандаа цаг гаргахыг хичээдэг. За ерөөсөө одоо нөгөө эцэг эхчүүдийг хэлж байгаа юм л да. Ер нь хүүхдээ хөгжүүлэх гээл хичээгээд байх шаардлагагүй хүсвэсээгүү таныг дуурайна гэж. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр эхлээд өөрсдөө л гоё үлгэрлээ л гэсэн санаа байдаг юм л да. Тэгээд үлгэрэл урам зориг өг тэгээд цаашлаад өшөө хөгжүүлэх сургалт байна уу өөр ур чадварыг эзэмшүүлэх өөр сэдвийг одоо ойлгуулах те ингэж явж бол. Тэгэхээр өдөрт чанартай 10-15 минут цаг гаргаж өдөр болгон шүү те. Чанартай 10-15 минут цаг гаргаж чадсанаар хүүхд ямар гайхалтай өөрчлөгддөг юм бэ гэдгийг өөрийнхөө хүүхдүүдээс би бол анзаардаг. За тэгээд ялангуяа яг 2 том хүүхдэр бол би нэлээд сайн ажилласан. За тэгээд тэр утгаараа бас ингээд маш олон за бүр спорт талаас нь ярих юм бол маш олон тэмцээн уралдаа энэ бүх зүйл дээр амжилт гаргасан. Энэ тэмцээний одоо олон улсын шоу нэвтрүүлгүүдээр оролцохоос ахуулаад 2 баг дээр цаг гаргаж чадав. Гэхдээ 2 баг 2 хичээгээ хараад бас өөрсдөө хичээлдэг. Гэхдээ ярилцах, дуулах, тэ хамтдаа ярилцах, тоглохын цагийг бол өдөр болгон байгаа цаг хугацаанд бол гаргаж байгаа гэсэн үг. За тэгээд яг би нэг энэ дээр манай 2 дахь охин маань бас маш хурцтай юм хүлээж авдаг. 3 настад одоо хэд мянган дотор тооцоолдог, боддог, уншдаг тий. За ингээд 4-р сургуульд орж исэн. За ингээд 9 настад 5 дугаар ангид ингээд явж исэн. Тэгээд яг энэ охин маань тэгэл маш олон газар ингээд өргөдөж тэмцээн уралдаанд ордог, ингээд тэгэл явж байгаа юм л да. Том нь бас сайн. Гэхдээ нөгөө өндөр намынхын харьцаа ялгаатай учраас бүх хүний анхаарал нөгөө жижиг нь ороод идэг. Тэгсэн том нь хямарч эхэлт юм. Том. Тэгээд нэг удаа би санаандгүй. Уул нь бол 2 охиноо ингээл 2 охин маань хоёулаа тэмцээн уралдаанаар ингэдэг. Гэхдээ хаанч явж исэн гэсэн энэ нөгөө жижиг биш үү, ивэл биш тэгээ нөгөө тэгвэл яаль ч нэг өөрийгөө харьцуулахын мэдрэмж бас гардаг юм байна те. За тэгээд яг нэг удаа би санаандгүй охиныхоо утсан дээр нөгөө
дуудлага хийсэн чинь зүгээр би нөгөө тоглоод ингээд дуудлага хийсэн чинь хадгалахдаа Ивэли аавга хатгалцсан байгаа байхгүй тий. Нөгөө дүү нь ивэ шүү дээ. Манай том Мишель Ивэли аавга хат. Тэнгууд пак гэж явцсан байхгүй. Тий. Тэгээ нөгөө тэгвэл нөгөө яалч нөгөө энэ тэндээс нэвтрүүлэгтээр энэ тэнд ингээд одоо тэмцээн олцоход ивэл нийлүү ингээд оролцоод хүмүүсийн анхаарлыг татаад ингээд яваад байдаг. Тэгэл би тэрнээс хойш яасан гэхээр хоёр өхнөө нөгөө тэмцээн уралдаан гэдэг зүйлийг ерөнхийдөө хоригсон. Оролцуулахаа байж эхэлсэн. Гэхдээ хөгжүүлэх үйлээ бол хамтд нь хоёулангийн байнга хийж явж байгаа. Одоо тэгэл 9 настай одоо сайн хараа үрж जैन 3 хэлээр маш сайн ярьж जैन. Тэгээ одоо жишээ нь Duolingo чинь бүр дадлуулсан тий. 9 сар аппликейшн дээр ажиллаа. Сүүлийн 3 сар яг ярианы багш ингээд аваад өгч जैन. Тэгээ 10-аад төгсөхдөө ааваа хоёр охин 10 хэлтэй төгсөх ёстой шүү. Өө яаж гисээр нэ хилэндээ одоо ингээд бүгд гоё дууралц өглөө 6 өнгөрөөгөө боссоо нэ хилээ дан ингээд хийгээ явж идэг тий. Тэгэхээр мэдээж одоо хүүхдүүд дээр бас ялангуяа энэ баг байхад цаг сурах арга барилыг эзэмшүүлэх нь чухал юм байна. Одоо ингээд шинэ үзэж байгаа сэдвүүдээ өөрсдөө бие даагаад хийдэг болцсон тий. Тухайн сэдвийг ойлгох гээд хичээдэг болцсон л хамгийн том зүйл байна. Ерөөсөө бидний одоо оюуханы актем дээр ч гэсэн бүх багш нартаа хэлж байгаа зүйл бол аргуудыг заахаас гадна тий. Тэгэхээр нэгэнт арга сурч байгаа хүмүүс энэ зүйлийг ард нь гарчихсан сан гэдэг нэг хичээдэг зан чанар л байх хэрэгтэй байна. Учрыг нь олох гээд ингээд төвлөрдөг тийм. Тэгэхээр энэ зүйлсийг ч гэсэн өөрийнхөө хүүхдүүдээр бас одоо өнөөдөр маш сайн хараад явж байгаа. Тэгээд өдөр болгон хүүхдүүдтэй бол цаг гаргадаг. Жишээ нь сая Beckham нэгэд байж байгаа. Би аяар нэг бичлэг үзүүлээ. Орой болгон одоо ингээд бид 5-ын дунд 3 эмэгтэй 2 эрэгтэй гээд би хүүтэйгээ болчт нэг баг. Өрөөхөн тэг орой болгон бүр 30 минутын тэмцээн. Бүгдээ тоглосон шүү. Тийм. Бүр баг нь 5 нас хүртэл ингээд шоугаа хаяал хос зургаа гэдэг ч юм уу те хорлол. Тэгэл оройн 30 минут бол яг жинхэнэ яг гэрүүлийн цаг утгаараа гарч ирдэг гэсэн. За сүүлийн асуулт руу оръё гэж бодлоо. Ер нь бас нэлээд тийм нээлттэй зүгээр ирээдүйн рүү чиглэсэн л нэг асуулт байгаа юм. Тэр нь одоо Google гэдэг зүйл гарч ирлээ. За ChatGPT-гээс бид нэр асуулт асуудаг боллоо. Өнөөдрийн бас подкастын асуулттай хүртэл ChatGPT-гээс тусламжтайгаар зарим зүйлүүдийг ойлгож авч байгаа байхгүй. Тэнгүүт нь бас зарим эрдэмтэд судлаачид юу гэж үзэж байгаа юм бэ гэвэл өнгөрсөн цаг үед буюу одоо бас магадгүй 20 жилийн өмнө бол сайн цээжилдэг, сайн аваа тогтоолттой тархины потенциал нь илүү хүмүүс амжилттай байдаг байсан бол өнөөдрийн энэ 90 үед болохоор заавал цээжлэхгүйгээр илүү сайн хайдаг буюу тухайн зүйлийн хариултыг нь одоо тэр хайх prompt engineer гэж ярьдаг шүү дээ, мэргэжлийн нэр зам байна. Тим хүмүүс илүү үнцэнтэй болж байна гэж. Тэгэхээр та ер нь одоо би сүүлийн зүгээр нээлттэй асуулт маань ер нь ирээдүйн чиг хандлага юу гэж бодож байна? Тий, ирээдүйн чиг хандлага бол одоо энэ чинь өнөөдөр бидний зөв гэж бодсон зүйл маргааш ч гэсэн буруу болж эхэлж шүү дээ. Эсвэл одоо өнөөдөр энэ төгс гэж бодож байсан зүйл маргааш 10.1% дээр нь 100.1% дээр нь байхыг үүсэхгүй болчих тий. Тэгэхээр юу хэлэх гэж юм нэхэр өмнө бол хэлжсэн ер нь өмнө сая энэ подкаст ихэн ч гэсэн хэлжсэн ерөөсөө л хурцтай суралц сурч чадвар хүн болгонд байх хэрэгтэй. Дор хаяжинд промптуудыг хүртэл яаж зөв оновчтойгоор бичиж илэрхийлэх үү гэдгээс ахуулаад тий. Тэгэхээр одоо би бас саяхан хиймэл оюуны сургалт ингээд аваад гэсэн. Эндээс бас маш олон гоё энэ үр дүн харж байгаа юм л да. Тэгэхээр бид нар ирээдүйд одоо энэ гарч ирж байгаа энэ технологийн дэвшил, энэ хөгжил, энэ шин онол тий онлын нээлтүүд энэ бүх зүйлийг бид нар сургагоор хүлээж авч өдөр тутмын амьдрал, ажил, улс оронд бол одоо хэрэглэж сурах нь чухал байна. Тэгэхээр энэ бүх юмны суурь бол тэгэл ерөөсөө энэ байнга ярддаг л одоо хурдтай сурах юм ур чадвар л гэж байна. За өнөөдөр өөрийн үнэтэй цаг заваа зориулаад гаргаж ирсэнд баярлалаа. Тэгээ би нөгөө бүх зочдод шидэт мохлог намаа бэлгэлж байгаа бүхэн мэдж байгаа. Тэгээд энийг тань дурсгаад бэлгэлж байна. Тэгээд за баярлалаа. Айгуу сонирхолтой байх. Өмнөх ном маань болохоор яг илүү хөөгний өвчлөндөл энэ маань яг таны сонирхдаг сэдв байж чад гэж итгэж байна. Neuroscience-тэй холбоотой ном учраас бас хамтран уншаарай. За их баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлж чинь тэгээд дуусна үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа.